сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ хүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Лам таараа байна. За, өнөөдрийн уншлагаараа таны ажил, карьер, мөнгөтэй холбоотой нэлээд дэлгэрэнгүй уншлага байгаа. Хэрвээ чи энэ видеог олж үзэж байгаа бол энэ санамсаргүй тохиолдол биш шүү гэдгийг бас дашрамт хэлье. За, ерөнхийдөө бол орлогоо өсгмөр байгаа хэрнээ яаж өсөхөө мэдэхгүй байгаа. Орлого орж ирээд байгаа хэрнээ тогтохгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Эсвэл мөнгө орж ирдэг. Гэхдээ гинэт хадлах болчихдог. За, ийм хүмүүс байвал нааш анхаарлаа хандуулаарай. Энэ бол зүгээр азтай азгүйгийн асуудал биш юм байна. Ихэнхдээ мөнгө биднээс цугтаад байдаггүй. Харин бидэнд ирэх зам дээр нь хаалт үүсчихсэн байт юм байна. Тиймээс өнөөдрийн таараа уншлагаар чамд мөнгө ирэх гээд байхад яг юу саад болдог? Орлого мөнгө өсгмөр байгаа мөртлөө чи өөрөө хаалт тавиад байна уу? Эсвэл орчин нөхцөл чинь хаалт болоод байна уу гэдгийг хамтдаа харцгаая. За, би энэхүү таараа уншлагынхаа хүрээнд та бүхэндээ мөнгөний энергийн шалгалт, мөн universe чамд юу бэлдэж байгаа вэ? Чамайг хайж байгаа боломж юу байна? За, мөнгө чинь гацаад байгаа шалтгаан юу байна? Мөнгөний талаар чамд өгөх зөвлөгөө гэсэн сэдвэр бэлдсэн байгаа. За, энэхүү таараа уншлага маань мөн нэмэлт төлбөртэй хэсэгтэй. За, түүнд маань юу багтсан байгаа вэ гэхээр ойрон 3 сарын таны санхүүгийн ирээдүй. За, мөн чамд мөнгө яг хизээнээс орж ирж эхлэх вэ? Чи хүлээх ёстой юу? Эсвэл одоо хөдөлж эхлэх хэрэгтэй юу? Мөн чиний орлого дээр нөлөөлж байгаа хүн эсвэл орчин байгаа юу? За, бизнес санхүү дээр яг юу хийвэл илүү амжилттай байх, юуг анхаарах талаар зөвлөгөөг сахиуснаас чинь чамд илүү нарийн уншиж өгөх болно. За, одоо нэг сайхан гүнзгий амьсгаа аваад манайхан дотроо надад мөнгө ирэх гээд байхад яг юу саад болоод байна вэ гэж асуугаад энэхүү 3 сонголтоосоо өөрт хамгийн их таалагдсныг өөрийн мэдрэмжээрээ аль нэгийг сонгоорой. За, сонголтуудын хувьд бол Пирит гэдэг юм чулуу байгаа. За, мөн 10 зоос гэсэн юм хүзэр байгаа. За, 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст маань энэхүү цитрин гэд чулуу байгаа. Мөн 9 зоос гэсэн хүзэр байгаа. За, 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэхүү корнелиан гэдэг ийм гоё өнгөтэй чулуу байгаа. Гаднаа ийм байгалийн тогтцтой, дотор талдаа ийм улаан хүрэн өнгөтэй. За, тэгээд хүзрийн сонголт нь бол хааны зоос гэсэн хүзэр байгаа. За, тэгээд манайхаа энэхүү 3 сонголтоос өөрт хамгийн их таалагдсан чулуу юм уу хүзрийг сонгож болно. Ингээд хэдүүлээ өөрсдийнхөө сонгосон бүлэг дээр нь уулзцгаая. За, сайн байцгаана уу? 1-р группийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай морил. За, 1-р группийг сонгосон хүмүүс маань энэхүү Пирит гэсэн чулуунаас сонгосон байх учиртай. За, энэ чулуу маань яадаг чулуу вэ гэхээр алтан чулуу гэж нэрлэгддэг. Ерөнхийдөө амжилт, мөнгө дууддаг маш хүчтэй чулуу байгаа. За, мөн Ten of Pentacles гээд 10 зоос гэсэн хүзрээс сонголтоо хийсэн хүмүүс байх учиртай. За, одоо ерөнхийдөө мөнгөний энергийн шалгалт хэсэг рүүгээ орж байна. За, мөнгөний энергийн шалгалт руугаа орох үед эхнээс нь эхлээд яриад явчих. Пирит чулуу болон 10 зоосыг сонгосон учраас энд байгаа хүмүүс маань ерөнхийдөө нэлээд тогтвортой байдал болон ийм том хэмжээний мөнгийг байнга дотроо бодож явдаг хүмүүс байдаг юм байна. Гэхдээ яг чиний хүсснээр одоо хүсэж байгаа их хэмжээгээр орж ирэхгүй байгаа мэдрэмж төрөөд байдаг бол энэ бүлэг яг чиний тохирсон бүлэг мөн байна гэж үзнэ.
За тэгээд мөн чи амьдралдаа илүү ихийг хийж чадна гэдгээ дотроо мэддэг хүмүүс нэлээд тохиромжтой групп байгаа. За энерги шалгалт хэсэг рүүгээ ороход би 3 карт татсан байгаа. Apocalypse гээд карт татсан. За энэ маань ямар утгатай карт байдаг вэ гэхээр хуучин амьдрал нурах үеийг гэлтгдэг карт. За энэ бүлгийн хүмүүс маань хүмүүсийн амьдралд ялангуяа гинт ажиллан солигдох төлөвлөгөө нурах одоо янз бүрийн төлөвлөжсэн ажлууд нь гинт нурах. За шаардлагатай орчин цолыг шаардлагатай болсон, хамтрагчаа цолих шаардлагатай болсон үе дээрээ явж байж магадгүй. Мөнгө орж ирэх гээд байгаа хэрнээ тасалдах, гацах их тохиолдлуудыг тулгарч байгаа хүмүүс байж магадгүй. За тэгэхээр энэ маань ямар утгатай юм бэ гэхээр чиний амьдрал одоогийн орчиндөө одоо жижигдсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр чиний орчин одоо илүү жижигхэн, чи өөрөө том мөрөөдөлтөй, том зорилготой байгаа хүн гэсэн үг ээ. Тэгэхээр ер нь бол хорвоо ертөнцид чамд юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр чамд шууд бодоод байгаа төсөөлөд байгаа их мөнгийг өгөхөөс өмнө чиний хуучин хэв маяг, хуучин амьдралыг эвтэх гэж байна гэж гарч ирж байна. Тийм болохоор энд байгаа хүмүүс магадгүй яг гайгүй болох гэж байтал ингээд юм нурчлаа, бүтлгүйтчлээ гэж бодож байж магадгүй. Гэхдээ энэ уналт бүтлгүүтэл болвол ерөнхийдөө бэлтгэл үе гэж тооцоолж болно. За тэгээд ер нь бол мөнгөний саад юутай холбоотой байгаа юм бэ гэхээр та хуучин доктортой байдлаа одоо хуучин доктортой байдалтай дасцсан тэндээ үлдэхийг хүсэж байгаа хүмүүс ерөнхийдөө байна гэж үзэж байна. За The Warrior карт гарч ирсэн. За энэ карт бол таны зан чанарыг илэрхийлж байгаа. За энэ карт гарсан үед хүмүүс ямар зан чанартай байдаг вэ гэхээр илүү шийдэмгий, удирдах чадвар өндөртэй. За тэгээд өөрийнхөө зам чиглэлийг айгүй тодорхойлсон хүмүүс байдаг. Гэхдээ бодит амьдрал дээр илүү юм дууга төвчдөг төрлийн хүмүүс байна. Жохон дууга өнгөрөөчдөг. Ингээ хит ойлгох гээд байдаг, маргаанаас зайлс хийдэг төрлийн хүн байна. Тэгэхээр юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр чи өөрөө лидер энергитэй байж лидерийн энерги дээр амьдрдаггүй, эсвэл илүү амар тайван энерги дээр амьдарч байна гэсэн. Тийм болохоор магадгүй цалин чинь нэмэгдэхгүй, орлого чинь тасалдаад ингээд чамайг үнэлэхгүй байгаа юм шиг, эсвэл чиний чадварыг ашиглаад байгаа юм шиг санагддаг байж магадгүй шүү. За тэгээд The Prayer карт маань гарч ирсэн энергийн шалгалтын дээр. За энэ карт бол таны ерөнхийдөө дотоод шалтгааныг илэрхийлж байгаа. Энэ айгүй их юм гүн утгатай карт, жоохон юм юу илтгэхэд байна вэ гэхээр та илүү их юм хүлээгээд ерөнхийдөө болчих байх та, за цаг нь ирэх байх та гэж ингэж найдаж хүлээдэг төрлийн хүмүүс байна. Ерөнхийдөө чи ингээ хөдөлтгүй биш, хөдөлмөрлөдөг. Гэхдээ яг юм шийдвэр гаргах үе дээр ирчээрээ зогсчдаг төрлийн хүмүүс байна. За тэгэхээр дотроо юу гэж бодож байж магадгүй вэ гэхээр одоо биш байж магадгүй. Би бэлэн биш байна. Ер нь арай эрттэй байна, эсвэл арай эрсдэлтэй байна гэж бодоод ингээд хүлээгээд байдаг төрлийн хүмүүс байна. Тэгээд ингээд нөгөө хойш суугаад эрсдлээ тооцоолоод харчгаар танд юу тохиолдоод байна вэ гэхээр мөнгөний боломж ирдэг хэрнээ өнгөрчдөг юм байна. Тэгэхээр та алхам хийхийн оронд дотроо бэлэн болохыг хүлээдэг төрлийн хүмүүс байна. За тэгэхээр энергийн шалгалтаар эдгээр таарсан хүмүүс байх юм бол та эд маань зөв группээ сонгосон гэж үзэх нэ. За тэгэхээр Apocalypse гэдэг энэ карт маань хуучин амьдралтайгаа зууралдах гэдэг зүйлийг илтгэхэд байна. The Warrior карт маань таныг юу гэж илтгэхэд байна гэхээр өөрийгөө хамгаалахгүй байна гэж илтгэхэд байна. За The Prayer карт маань юу гэж илтгэхэд байна вэ гэхээр шийдвэрээ хойшлуулад байна гэж илтгэхэд байна шүү. Тэгэхээр таны амьдралд мөнгө орж ирэхийн өмнө таныг өөр төвшний хүн болгох шалгалт явагдчихж магадгүй.
Ийм учраас танд ингээд мөнгө ирэхгүй гацаад байж магадгүй гэж үзэж байна. За тэгээд одоо хэдүүлээ. За одоо universe чамд юу бэлдэж байгаа вэ гэсэн сэдвээр карт татсан байгаа. За тэгээд universe чамд ямар боломжийг өртүүлж байна вэ гэд карт татхад 5-ын зоос гарч ирсэн байгаа. За 5-ын зоос маань гарч ирэхэд энэ хүмүүс хөвчлэн мөнгө байхгүй гэж ойлгодог төрлийн хүмүүс байна. Гэхдээ энэ одоо нэг юм ядуурлыг илтгэхэд байгаа карт биш. Жоох юм ганцаардлыг илтгэдэг карт. Тэгэхээр чи одоо хүртэл магадгүй одоо ажиллаа хийж байгаа зүйлээ ч юм уу ганцаараа үрж ирсэн байж магадгүй, хин нэгнээс тусламж гуйхгүй, хинт ч найдахгүй байгаад байсан байна. Өөрөө л болчноо, би ингээ ганцаараа үүрнэ гэж бодоод өөрийнхөө мөнгө орж ирэх суугаа өөрөө багсгаад байсан төрлийн хүмүүс байна. Тэгэхээр universe чамд одоо нөгөө ачаагаа хөнгөлөөч гэж зөвлөж байна. За дараагийн картанд Lovers карт гарсан байгаа. За энэ карт маань болвол яг хөө ингээд нөгөө хайрын утгатай харагдаж байгаа боловч мөнгө санхүү бизнес дээрээ болоод ирэхээр хамтын сонголт гэдгийг илтгэдэг картаа. Тэгэхээр universe чамд хамтран бизнес эхлэх эсвэл хөрөнгө оруулагч ч юм уу ямар нэгэн хамтдаа юм хийх хамтрагч багш зөвлөх ч юм уу те хамт ажиллах хүнийг бэлдсэн байна. За энэ хүн удахгүй таны амьдралд орж ирэх гээд байна. Тэгэхээр тэр хүнтэй холбоотой таны амьдралд орж ирэх хүнтэй холбоотой шийдвэр нь таны санхүүг хөдөлгөх хүч болох нэ. За тэгээд Four of Wands карт маань гарч ирсэн. За энэ бол орчин гэлтэгдэг карт. Тэгэхээр магадгүй таны мөнгө санхүүтэй холбоотой их хэмжээний мөнгө ч юм уу те эдгээр шинэ газар эсвэл шинэ баг эсвэл ямарваа нэгэн шинэ хүрээллээс орж ирэх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэх юм бол мөнгө чиний одоо байгаа орчноос биш орчноос солих үед орж ирэх гээд байгаа гэсэн утгатай. За 3-ын зоос гарч ирсэн. За 3-ын зоос юу илтгэхэд байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө бол баг хамт олон гэсэн утгыг илтгэж байна. Тэгэхээр чи ганцаараа явах биш ээ. Багтай болсон үедээ өөрийн гэсэн багтай болсон үедээ таны орлого өсөх магадлал маш өндөр байна. Чиний чадвар дангаараа биш ер нь бусадтай нийлж хамтралууд үүсгэж орлого орж ирэх боломж байгаад байна. Тийм болохоор одоо доороо туслах авах ч юм уу хамтраж ажиллах юм хийхээр төлөвлөж байгаа бол хамтрагч аваарай гэж зөвлөх юм байна. Одоо таны ажил ч юм уу төсөл ч юм уу явуулж байгаа үйлчлэгээч байна уу юу ч байна те тэр төрөл дээрээ одоо ганцаараа бүх зүйлийг үүрээд байхаасаа илүү ямар нэгэн багтай хамт олонтой болоорой гэж зөвлөж байна. За тэгээд төгсгөлд нь Six of Wands карт гарч ирсэн байгаа. Энэ бол ялалтын картаа. Одоо энэ картны зурган дээр яг хүн тайзан дээр гараад ингээд ялалтаа тунхаглаж байгаа ийм гоё утгатай карт. За тэгээд энэ карт юу илтгэж байна вэ гэхээр хүмүүс чамайг таньж эхэлнэ, үнэлж эхэлнэ, ер нь бол итгэж эхэлнэ. Чи одоо ийм боломж хайгаад байгаа төрлийн хүн байна. Гэхдээ харин удахгүй боломж чамайг хайдаг болно. Хүмүүс чамайг хайж харцдаг болно. Тийм учраас магадгүй одоо universe чамд мөнгийг нөгөө ганцаараа зүтгээд байсан болохоор шууд өгөхгүй байсан байж гацалт үүсгээд байсан байж болцсошгүй байна. Харин зөв хүн, зөв орчин, зөв хамтын ажиллагаа байж таны амжилт тунхаглагдахаар байна шүү. Та энэ боломжийг алдахгүй байх ёстой юм байна. За тэгээд ерөнхий картуудаа харахаар энэ нөгөө нэг 5-ын зоос маань ганцаараа явж байсан гэлтгээд байна. Lovers маань ерөнхийдөө бол чухал хамтрагч байгаа. Universe-с чамд чухал одоо хамтрагч, итгэлтэй хамтрагчийг илгээх болно гэдгийг илтгэж байна. За тэгээд Four of Wands карт маань болохоор шинэ орчин, шинэ баг хамт олон гэлтгэж байна. За 3-ын зоос хүзэр маань болохоор хамтын ажил. Одоо ганцаараа биш
ямар нэгэн хамтрал энэ картн дээр ингээ 3 хүн хамтдаа юм хийж байгааз за яг энэ зураг шиг гэсэн үг. За тэгээд Six of Wands маань болохоор нэр хүнд орлого өсөх боломжийг илтгэж байгаа. Тэгэхээр чиний мөнгө одоо хийж байгаа ганцаараа хийж байгаа ажил дээрээс биш, эсвэл магадгүй ганцаараа хийж байгаа ажлаа олон хүн болгох, нэг баг үүсгэх, шинэ хүнтэй хамтрах гэхээс үүдэлтэй байх нэ. За одоо нэгдүгээр группийнхний маань мөнгө гацаад байгаа шалтгаан. За шалтгааныг хэдүүлээ одоо хамтдаа харцгаая. За ер нь бол картууд татхад зоосны хөзрүүд ер нь гарч ирээгүй. Тэгэхээр ер нь бол жоохон сэтгэл зүй харилцааны картууд гарч ирсэн. За тэндээс юу гэж хараад байна вэ гэхээр мөнгөний асуудал нь санхүүгийн биш, ерөөхдөө дотоод хамгаалалт эсвэл хүмүүсийн нэрхтэй холбоотой байж болцсошгүй байна. За тэгээд эхнээс нь харцгаая. Queen of Swords гарсан байгаа. Хатны илд гэдэг хүзэр гарсан байгаа. За энэ юу илтгэж байна вэ гэхээр чи амьдралдаа ямар нэгэн үеэс хойш айгүй их өөрчлөгдсөн байна. Нэг зүйл тохиолдсны дараа, эсвэл нэг хүнтэй уулзсны дараа, эсвэл ямар нэгэн хүчтэй туршлага аваад, эсвэл сурамж аваад ч юм уу те. Тэгээд чи өөрийгөө айгүй юм хамгаалаад сурцсан энерги дээр байна. Өмнө нь магадгүй чи зөөлөн хүн байсан болвол одоо ингээд хинт ч амархан итгэхэ болчихсон төрлийн хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Энэ нь одоо зөвхөн хүмүүсээс өөрийгөө хамгаалснаас илүү бас та боломжоо ч гэсэн бас хаацсан байгаад байгаа харагдаж байна. За дараагийн карт нь бас 3-ын илд гарч ирсэн. За энэ бол гомдлыг илтгэдэг карт. За магадгүй өмнө нь ямар нэгэн шудраг бус зүйл танд таарлцсан байж болно. Эсвэл үнэлэгдээгүй ашиглуулсан ч юм уу те. Эсвэл сэтгэлээрээ унсан нэг юм сургамж авсан зүйл танд байна, таны дотор. Тэгээд тэр мэдрэмж чинь яг ингээд одоо хүмүүс тэгдэг штэ, за би уучлалцсан байна гэж бодохоор магадгүй уучлаагүй байсан ч байгаад дотроо ингээд хатгалаад үлдсэн нэг тийм энерги гэлтгээд байна. Тэгээд тэр мэдрэмжээсээ болоод ерөнхийдөө дахиж тийм байдалд орохосоо ч юм уу болгоомжлоод байгаа ийм хаалт харагдаж байна. За тэгээд бас дахиад 5-ын илд гарсан. За дотроо айгүй их юм дахиж алдахыг хүсэхгүй байна гэж боддог энерги байна. Тиймээс эрсдлээ айгүй их тооцоолоод ийм аюулгүй сонголтуудыг эсвэл өөртөө амар замуудыг сонгох гээд байдаг байж магадгүй харагдаад байна. Тэгэхээр эндээс юу хэлээд байгаа юм бэ гэхээр нөгөө аюулгүй сонголтууд чинь ихэнхдээ том мөнгийг авчрахгүй байгаад байна гэж харагдаж байна. Нөгөө юу гэдэг вүлээ? Нөгөө comfort zone гэдэг штеп. Яг тэр үг орж ирж байна. Нөгөө comfort zone-д байгаад илүү юм аюулгүй мэдрэмжэндээ гацчихад нөгөө илүү эрсдэл хийх, эрсдэл авах, comfort zone-оос гарах зүйл жоохон хаалттай байгаад харагдаж байна. Нөгөө comfort zone-оос гарахгүй байгаа учраас магадгүй өөртөө хаалт хийгээд байгаа юм энерги байна шүү. Таад маань анзаараарай. За 6-гийн аяга гэдэг карт маань гарч ирсэн. За энэ карт ер нь бас их чухал зүйлийг илтгэж байна. Ийм дотроо ийм та дотроо ийм хуучин танил эсвэл хуучин хамтарчсэн хүн, хуучин орчны хүмүүсээ өнгөрсөнд байгаа эсвэл одоо хамт ажиллаж байгаа ч юм уу, доктортой хамтдаа ажиллаж байгаа тэр орчин нөхцлөөсөө эсвэл тэр хүмүүсээ салж чадахгүй байгаа энергийг илтгэж байна. Ийм барьж үлдэхийг хүсэж байгаа. Одоогийн байгаа байр байдлаасаа холдмооргүй байгаа юм энергийг илтгэж байна. Тэгээд тэр нь танд юу гэж илрээд байгаа юм бэ гэхээр танд шин зүйлсүүд ирэх боломжийг одоо энэ миний танихгүй газар, танихгүй орчин учраас гээд хаагаад байгаа хаалт үсгээд байгаа харагдчих шүү.
За 5 сав гарч ирсэн. Чиний одоо байгаа магадгүй ажиллаж байгаа орчин одоо хийж байгаа зүйл чинь чиний одоо ийм айгүй юм өрсөлдөөнтэй салбар байж магадгүй байна. Тэгээд эргэн тойрны ч хүмүүс амар юм өрсөлдөөнтэй хоорондоо өрсөлддөг. Эсвэл битагаа өрсөлддөг. За тэр өрсөлдөөн таны энергийг жоохон тарамдуулаад байгаа харагдчихэв. За тэгээд энэ ажилтаа одоо хийж байгаа ажилтаа холбоотой юм олон зүйлийг зэрэг эхлүүлээд олон зүйлд санаа зовоод юм олон хүнтэй зэрэг харьцаад ингээд өөрийнхөө төвлөрлийг алдагдуулаад байгаа харагдчихэв. Тэгэхээр ерөнхийдөө 1-р бүлгийн маань хүмүүсийн мөнгөний гол саад нь та бол мөнгө олж чадах чадваргүй хүн биш ээ. Харин өмнөх туршлага тэгээд өөртөө хийсэн байгаа энэ хаалт хамгаалалтанда болоод танд ирж байгаа шинэ боломжуудыг бүрэн өөртөө татаж авахгүй байна. Өөртөө шинэ боломжуудыг ойртуулахгүй, оруулахгүй байгаад байгаа харагдчихэв. Өөрөөр хэлбэл та алтхаас агаад олохоосоо татгалзаад байгаа юм хүмүүс байна шүү. Тэгж харагдчихэв. За энэ хатны илд юу хийлээд байгаа? Им хамгаалтын хан үсгцэн байгааг хэлээд байгаа. 3-ын илд болохоор өнгөрсөн дох гомдлыг илтгэхэд байна. 5-ын илд болохоор эрсдлээс зайлсхийгээд байна. За 6-гийн аяг болохоор юм хуж орчинтойгоо зурлалдаад байна. 5-ын саваа болохоор юм амар юм хязгааргүй өрсөлдөөн, юм анхаарал сарних, ерөөс юм анхааралтай байх боломжгүй юм орчныг илтгэхэд байна. Тэгэхээр таны мөнгөний блок ерөнхийдөө бол таны итгэл алдарсан байдал, тэгээд танд үүссэн айдас, хаалт, за тэгээд орчноо солихоос татгалцсан байдлаас үүссэн байж болцсошгүй байна. Тэгэхээр танд эдгээр зүйлсүүд мэдрэгдэж, эдгээр зүйлсүүд тохиолдсон бол өөртөө яагаад боломж ирэхгүй байгаа вэ гэдгийг нэг анхаарал үзчих их зүгээр юм байна шүү. За 1-р группийнхний маань зөвлөгөө хэсэг рүүгээ орж ирлээ. Мөнгөний талаар танд өгөх зөвлөгөө байна. За зөвлөгөөний картуудаа би татсан байгаа. За 1-р группийнхэнд маань энэ Нитая гэдэг ийм сахиусан тэнгэр гарч ирсэн байгаа. За дээр бичигдсэн байгаа үгийг орчуулах юм бол таадэд маань харагдаж байгаа. За чи харж байгаа дохио давхцал бэлэгдлүүдээ анхааралтай одоо хандаарай. Чамд ийм тохиолдож байгаа дохио давхцал бэлэгдлүүдэд айгүй анхааралтай хандаарай. Тэд чамд шинэ ойлголт, шинэ ухаарлыг авчирнаа гэсэн утгатай ийм гоё үг гарч ирсэн байна. За тэгэхээр энэ Нитая гэдэг сахиусан тэнгэр маань ихэвчлэн ямар үед гарч ирд юм бэ гэхээр нэг юм за энэ сахиусан тэнгэр өөрөө ямар утгатай сахиусан тэнгэр вэ гэхээр дотоод мэдрэмжийг сэрээдэг, зөв замыг заадаг юм хамгаалагч сахиусан тэнгэр, ийм гоё сахиусан тэнгэр байгаа. За юуг илэрхийлдэг вэ гэхээр юм зүн совин, таны зүн совин, за тэгээд анзаарах чадвар, за тэгээд ийм зөв цагийг таних тохио гэлтгдэг ийм сахиусан тэнгэр байгаа. Тэгэхээр ерөнхийдөө чиний орлого, мөнгө ийм хүнд хүчээр хөдөлмөрөөр биш, ийм хаа зулгаад биш, ерөнхийдөө бол та зөв боломжийг таньснаар орж ирдэг ийм сахиусан тэнгэр байна. За тэгээд энэ сахиусан тэнгэр гарч ирж байгаа бол ямар тохио илэрдэг вэ гэхээр одоо нэг хүн дахин гарч ирээд байна. Та нэг анзаараарай. Нэг сэдв олон дахин давтагдаад байна уу? Бас нэг анзаараарай. Эсвэл нэг санал юм 2-3 удаа ирээд байна уу? Ажлын санал те. Тэрийг та аягуусаа анзаарах хэрэгтэй юм байна. Тэгээд бодож исэн зүйлүүдээ гинт юм бодит болов хүсэлт хүрээд байна уу? Та тэрийг аягүй анзаараарай. Тэгээд та дотроо ингээд би яагаад ч юм бэ энэ ажлыг хиймээр санагдаад байна. Би яагаад ч юм бэ энэ зүйл татагдаад байна гэсэн зүйл байвал та тэрийг маш сайн анзаарах хэрэгтэй юм байна шүү. Энэ карт, энэ сахиусан тэнгэр маань гарч ирснээр энэ дохионуудыг хилтгэж байгаа болохоор та маш сайн анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээд та зөв боломжийг одоо танд ирж байгаа дохио, зүүн совин мэдрэмжүүдийг ингээд зөв таньж мэдээд
өөртөө мөнгөний хаалгыг нээх боломж байна шүү гэж хэлдэг чинь. За тэгээд мөн танд өгөх зөвлөгөөн дээр 3 ийм архетипийн карт татсан байгаа. За эхнийх нь Thanatos гэдэг ийм карт гарч ирсэн. За энэ бол дуусгалтыг илэрхийлдэг карт. Юу хэлдэг чинь гэхээр таны амьдралд нэг хуучин хэв маяг дуусах ёстой байгаад байна гэж хэлдэг чинь энэ карт маань. За тэгээд та ингээд одоо л тийм аюулгүй санагддаг зүйлсээ хамт олноо ажиллаа барьсаар байгаад байгаа юм байна. Хуучин ажил, хуучин орчин, юм хуучин бодол санаа эсвэл өөрийгөө жижигхэн байлгах дадал, тийм том руу өсрөх биш жижигхэн байлгах дадал магадгүй тийм дадлууд таныг хоошин татаад байгаа юм байна шүү. Мөнгө орж ирэхгүй байгаа нь тань тийм боломж байхгүй дээ, мөнгөийг татах боломж байхгүй дээ биш. Та ийм хуучин төвшний амьдралаа тавихгүй байгаа болохоор мөнгө санхүү хаалттай байгаадаа харагдсан. За дараагийн карт болохоор The Crown гэдэг ийм архетип татсан. За энэ бол мэрэгэн ухааныг илтгэдэг архетипийн карт. Та бол айгүй мэрэгэн ухаантай хүн байна. Дотроо аль хэдийн ерөөхдөө бас мэдчихэж магадгүй. Дотроо тохирохгүй би газараа байна, тохирохгүй орчиндоо байна, тохирохгүй ажиллаа хийж гин, тохирохгүй хүмүүстэйгээ хамт байна гэдгээ ерөөхдөө бол мэрэгэн ухаанаараа зүн совингоороо айгүй сайн мэддэг төрлийн хүмүүс байна. Гэхдээ ягаад ч юм бэ ингээд баталгаа хүлээгээд ч юм уу, найдвартай ажил гарахыг хүлээгээд ч юм уу, эсвэл эрсдлээс айгаад ч юм уу ийм хаалт тавиад байгаа. Яг нөгөө өмнө нь хэлсэнтэй яг тэрнтэй адилхан The Crown карт бас яг тэгж хэлж байна. Тэгэхээр энэ карт танд юу гэж зөвлөгөө өгöd байгаа юм бэ гэхээр танд ерөөсөө илүү юм мэдээлэл, илүү юм эрсдэл шалгах те энэ зөв үү буруу юу гэх юм ямар ч хэрэггүй. Танд зүгээр л зориг хэрэгтэй байна. Та яг өөрөө энэ Crown карт шиг мэрэгэн хүн учраас яг энэ карт шигээ зоригтой байх хэрэгтэй байна гэж хэлээд байна шүү. За сүүлийн карт энэ Aletheia гэдэг юм карт, архетипийн карт татсан байгаа. За энэ карт бол үнэн гэлтэгдэг карт. Магадгүй та өөрөөсөө ямар нэгэн зүйлийг нуугаад байгаа юм биш үү? Тэр одоо нууж байгаа зүйл чинь магадгүй та илүү их юм хүсээд, илүү их юм орлоготой болохыг хүсээд, илүү юм боломжтой, илүү боломжийн амьдралыг та хүсээд байгаа юм биш үү? Гэтэл тэрийгээ тэр нөгөө илүү боломжийн амьдрал том зүйл хүсээд байгаагаа доороод орж нуугаад би тийм хүн биш ээ гэж өөрийгөө ингээд үннээсээ нуугаад байгаа юм биш үү? Яг тэр бодол чинь үнэнтэйгээ нүүр тулж чадахгүй байгаа тэр бодол чинь таны мөнгийг хаагаад байна. Тэгэхээр танд ямар зөвлөгөө өгöd байна вэ гэхээр мөнгө танд хэмжээгээр орж ирэхийн өмнө та хуучин амьдралынхаа хувилбарыг дуусгасан байх ёстой байна. Та ийм хуучин төрхөөрөө, хуучин энергиэрээ, хуучин давтамжаараа ийм их хэмжээний мөнгийг авах боломжгүй болсон байна. Тэгэхээр нөгөө дараагийн шат руугаа орохын тулд та өөртөөгөө үнэнтэйгээ нүүр тулаад, үнэнтэйгээ эвлэрээд өөрийгөө хөгжүүлж болох татлуудыг өөртөө сургаалт янз бүрийн гоё зөвлөгөөний подкастууд сонсох юм. Өөрийгөө хөдөлгөх хүч танд хэрэгтэй байна. Зориг танд хэрэгтэй байна. Магадгүй хуучнаас танд одоо байгаа ажлаас чинь танд татагдчихж байгаа. Би энийг л орхичвол надад цаашаа боломж байхгүй гэж бодоод байгаа айдас байна уу? Тэгсэн ирнэ дотроо та үгүй би шин одоо их хэмжээний боломж, их хэмжээний мөнгө, их хэмжээний орлогыг би хүсэж байна штэ гэж бодоод байна уу? Та тэрийг айгүй анзаараарай. Ер нь бол энэ уншлагаас харахад та юм аюу өндөр энергитэй, өндөр мөнгийг өөртөө татах боломжтой хүн байна. Таны сонгосон чулуу, таны сонгосон картууд мөн тань дээр гарч ирж байгаа энэ зөвлөгөөний карт, энергийн картуудыг бүгдийг нь харах нэ. Та бол өөрөө юм өндөр энергитэй, өндөр мөнгийг өөртөө юм татах боломжтой, хэмжээний орлого
олох боломжтой хүн байгаад таны ингээд толгой дээр бүр ингээд амар их мөнгнүүд унж ирэх гээд байгаа харагдаад байна. Тэгээд тэрийгээ хүлээж авч чадахгүй байгаа юм энерги байна гэж харагдчихээн. Тэгэхээр ойлгомжтой таны мөнгөний блок бол ерөнхийдөө ийм таны үүсгэсэн хаалт тэгээд өөртөө өмнөнч байхгүй байгаа, өөрийнхөө мэдрэмжийг сонсохгүй байгаа, хуучин зүйлстэйгээ хуучин зүйлстэй татагдаад байгаа. Ийм зүйлсээс ер нь бол үүсэт байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө таны мөнгөний блок бол өөрийгөө айгүй юм жижигхэн байлгаад байна. Та бол юм том төрлийн хүн байна. За тийм байна. Ерөнхийдөө манай нэгдүгээр группийн хүмүүс нэлээд потенциал өндөртэй, угаасаа ойлгомжтой сонгосон чулуу, сонгосон картыг харах юм бол энэ Прит гэдэг юм гоё мөнгөний чулуу. Энэ бол айгүй мөнгө татдаг чулуу байхгүй юу? Алт гэж дуудагддаг чулуу. Өөрөө чулуу хэрнээсээ хүмүүс алтан чулуу гэж дууддаг. За тэгээд ийм гоё зүйлсэд татагдсан хүн болохоро яалтачгүй таны энерги танд өгж байгаа зөвлөгөө бүгд л юм. Айгүй яг таарад байгаа санагдлаа. Та бол айгүй том хүн байна. Том бодолтой, том мөрөөдөлтэй, том зорилготой. Их хэмжээний мөнгийг өөртөө татах айгүй өндөр потенциалтай хүн байна. Тэрийгэ өөрөөсөө нуугаад байгаа юм биш үү? За айгүй сайн анхаараарай. Өөрийгөө юм жижиг гэж бодоод байгаа юм биш үү? Харамсалтай та жижиг хүн биш байх шүү. Өөрийгөө жижиг байлгах төвшний байж болохгүй шүү гэж би хэлгээд байна. За тэгээд энэ уншлага яг тантай тохирсон, тань таалагдсан бол та комент хэсэгт нэг гэж үлдээгээрэй, эсвэл Прит гэж үлдээгээрэй. Эсвэл бас энэ крон гэж үлдээж болно. Энэ айгүй гой санагдлаа. Та айгүй мэрэгэн ухаантай, хурц ухаантай хүн байна. Айгүй энерги өндөртэй хүн харагдаж байна. Тэгэхээр энэ уншлага тань таалагдсан бол комент хэсэгт үлдээгээрэй. За мөн бичлэг маань нэмэлт хэсэгтэй байгаа. Нэмэлт төлбөртэй хэсэг байгаа. Нэмэлт хэсэгт болохоор би илүү тодорхой гүнзгий нарийн мэдээллүүдийг өгөхөөр бэлтгэсэн байгаа. Хэрвээ танд видео маань таалагдсан бол нэмэлт хэсэг бас сонирхож болно. Нэмэлт хэсгийг авахар бол би тайлбарт хэсэгт яаж авах талаар оруулаад өгсөн байгаа. Ерөнхийдөө бол миний Instagram хаяг руу холбогдоод нэмэлтээ авч үзэх боломжтой байгаа. За тэгээд нэмэлт хэсэгт болохоор би яг чиний мөнгө яг хаанаас орж ирэх тэгээд ямар шийдвэрээр амьдрал чинь ирэх гээд байгаа. За тэгээд ойрын үед чиний анзаарах ёстой юм дохоо сахиуснаас өгсөн мессеж зэрэг юм айгүй нарийн уншлага хийх байгаа. Тэгээд за нэгдүгээр группийнхандаа амжилт хүсье. Та хэд маань өөрийнхөө сансан зорьсон хүссэн бүх хүслээ биелүүлээд өөрийгөө томоор хараад том мөрөөдөө, том мөнгө, том боломжийг өөртөө татаарай гэж зөвлөё. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага дууслаа. Та бүхэндээ амжилт хүсье. За манай хоёрдугаар группийнхан маань уншлагатай тавтай морил. Хоёрдугаар группийнхан маань энэ 9-ийн зоос тэгээд цитрин гэсэн энэ гоё мөнгөний чулуунаас сонголтоо хийсэн байх учиртай. За ер нь бол энергийн хувьдаа бол мөнгөгүй хүмүүс бол биш. Харин эсвэргээрээ айгүй их юм мөнгө олох чадвартай хүмүүс байна гэж харагдаж байна. Гэхдээ одоо мөнгө олох чадвараа илүү ингээд нөгөө өөрсдөө үнэлэхгүйгээс болоод ийм бага мөнгөөр ажил хийх тиймэрхүү энерги ер нь бол айгүй харагдлаа. За цитрин бол өөрөө мөнгө татдаг, мөнгө дууддаг юм мөнгөний чулуу байгаа. За 9-ийн зоос бол өөрөө айгүй юм бие даасан шинж чанартай, аль хэдийн амжилтанд хүрсэн, орлогоо их олдог ийм хүнийг илтгэдэг. За тиймээс та хэд маань ер нь бол хийж чаддаг ажилдаа гаршсан, мэрэгшсэн бүх юмыг хийж чаддаг. Гэхдээ нөгөө ажил чинь нөгөө
чи ингээ гараараа ингээд гис хийчдэг, гаргацдаг учраас бусад хүмүүс тийм амархан харагдах гэдэг төрлийн хүмүүс байна. Нөгөө хүн ингээд амархан харагдахаар бусад хүмүүс өө ямар амархан юм бэ гэд бодчихдог. Гэхдээ энэ амархан харагдах хүртлээр хүн аюу хичээсэн байдаг. За ер нь бол сонгосон чулуу хүзрнөөс нь харах нэ ийм төрлийн хүн байна. Яг уу одоо өөрсдийгөө та хэд ингээд таадаас гарч байгаа ажил санаа бүх хэмжээ айгүй ур чадвартай хүмүүс, тэрүүнгээрээ маш их хэмжээний орлого олох боломжтой хүмүүс. Гэхдээ өөрсдийнхөө үн цэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тийм нэрийг айгүй ажиглагдлаа. За эхний картнаас эхлээд явъя. За энэ архетип татсан байгаа. За энэ гносис гэж унших бах тий. За энэ бол дотоод мэдлэгийг илтгэдэг карт. Ер нь бол дотоод мэдлэг гэхээр та нар гаднаас ямар нэгэн хариу хайх шаардлагагүй хүмүүс. Таны дотоодод танд өөрт чинь маш том чадвар, санаа, чиглэл аль хэдийнэ байдаг төрлийн хүмүүс гэж харагдаж байна. Тэрийгэ та хэд өөртөө нэг юм итгэж өгөхгүй, өөртөө итгэхгүй байгаад байгаа юм нэрийг ажиглагдлаа. Тэгээд яг энэ картнаас харахад чи илүү юм сурах шаардлагатай, ур чадвартай ахиулах шаардлагатай төрлийн хүн гэхээсээ илүү өөртөө бүрэн итгэх шаардлагатай хүмүүс байна. Та нарын ур чадвар болвол аюулгүй том бэлэг, амар том ур чадвар байгаад байгаа харагдаж байна. За, Forest карт гарч ирсэн. За, энэ нөгөө нэг ой мод агуй гэдэг чинь бол ямар гэдэг вүлээ? Дан ганц мод биш байхгүй юу? Энэ ингээд ой модыг гэлтэж байгаа. За, энэ болохоор нэг юм таны орчин тойрон жоох юм төөрөх ой мод шиг юм төөрөх ийм орчин харагдаад байна. Та хит олон мэдээлэлтэй эсвэл толгойч үргэлж ингээд амар олон мэдээлэл донд ажиллаж идэг, тархичин ингээд ажиллаж идэг, өөрөө чи амраадаггүй ийм хит олон санаатай, хит олон чиглэл донд явж идэг, амар олон төрлийн юм хийдэг хүмүүс байх магадлалтай. Тэгээд ийм олон төрлийн санаа, ийм олон төрлийн зүйл байдаг учраас ингээд нэг ажлаа барьж авахгүй, төвлөрөхгүй байгаад байгаа харагдаж байна. Тэгээд жоохон нөгөө шууд нэг юмыг барьж аваад эхлээл дуусгахаас илүү юм төрөгдөлтэй байгаа энергийг илтгэхэд байна. За ер нь бол чиний мөнгө чиний зам тодорхой болсны дараа биш, чи өөрөө зам руу орж алхасны дараа гарч ирэх гээд байгаа юм энерги ажиглагдчих байна. За тэгээ сүүлийн карт маань бол энэ Womp гэдэг энэ карт байгаа. Ихийн хөвлий гэдэг шиг тий. За энэ бол төрөх гэсэн утга санаа илэрхийлээд байна. За ажил, бизнес, карьертай холбогдохороо шинэ орлого, шинэ эхлэл, шинэ ажил гэсэн санаа гэлтэж байна. Энэ одоо нэг амар юм том бизнес, шууд юм бүүн болох бизнес гэхээсээ илүү одоо жижиг эхлэлүүдээс эхлэх гэдэг юм л да, нэг ганц алхам гიშгчгэд таны бүх зүйл ингэ болох гээд байгаа харагдаж байна. Тэгээ та өөрөө болохоор зүгээр юм гинтийн бүүмийн том боломж хүлээгээд байгаа ийм нэрийг ажиглагдаад байна. Гэтэл эсвэргээрээ таны орж ирэх орлогууд жижиг эхлэлээс, жижиг мөнгнөөс ч юм уу орж ирэх боломжтой байгаад байна. Тэгэхээр та өөртөө маш их итгэлтэй байх хэрэгтэй. Эхний алхмаа хийх ёстой хүмүүс байна. За энергийн шалгалт хэсэг явсан. Тэгэхээр та хэд маань эдгээр зан чанар эсвэл эдгээр зүйлс яг ажиглагдж байгаа бол та хэд маань зөв групптэй орж ирсэн байна гэсэн үг. Энэ карт бол аль хэдийн мэдж байгаа мэдлэг, ур чадварыг илтгэж байгаа. За энэ болохоор ингээд нэг юм төөрөгдөл дунд айгүй олон санаа, айгүй олон бодол, айгүй олон төлөвлөгөөнд дунд төөрцөн байгаа байдлыг илтгээд байна. За тэгээд энэ бол
жижиг эхлэлээс шинэ орлого орж ирэх гээд байна шүү гэдгийг бас харуулж байна. Тэгэхээр та хэд маань зөв группээ сонгосон бол доор 2 гэж бичээрэй. За дараагийн асуулт бол Universe чамд юу бэлдэж байгаа вэ? Чамайг хайж байгаа ямар боломж байна вэ? Чиний олж харж чадахгүй байгаа гэсэн сэдвээр хүзрүү татсан байгаа. За ер нь эдгээр хүзрүүдийг харах нэ ингээд боломж аль хэдийн таны хажууд эсвэл толгойд ирчин юм уу бэлэн байна. Харин саад бэрхшээл нь юу байгаад байгаа юм бэ гэхээр гадна талд биш, ер нь таны дотор таны эргэлзээтэй айгүй холбоотой юм гэж гарч ирж байна. Одоо хүзрүүдээ сайхан тайлбарлахаар тодорхой болчих байхаа. За Page of Pentacles гэсэн энэ карт гарсан. За энэ юу илтгэхэд байна гэхээр өөртөө нь ирж байгаа боломж болвол тийм том сүртэй харагдахгүй. Энэ нэг юм шинэ ажил биш, харин нэг юм шинэ эхлэл байх гэдэг харагдаж байна. Page of Pentacles бол шинэ эхлэлийг илтгэдэг карт. Тэгээд хүмүүс магадгүй танд санал тавьж магадгүй ингээд чи энийг хийж чадах уу, хамтарч үзэх үү, чи туршиж үзэх үү ч юм уу те нэг ийм байдлаар асууж магадгүй, ийм саналуд орж иж магадгүй. Тэгэнгүүт тэр нь ингээд магадгүй өөртөө юм орлого баг юм шиг, үр ашиггүй юм шиг нэг юм сүртэй албан байдлаар асуугаагүй болохоор танд ингээд сүртэй санагдахгүй яж магадгүй. Гэхдээ энэ болвол таны олж хараагүй тийм боломж байх вэ? Тэрийг аюу анзаараарай гэсэн мессежийг өгж байна. За The Fool. Энэ бол саяны нөгөө нэг альбом биш ажилтай одоо чамд анзаарахгүй байгаа ажил гэдэгтэй аюу холбогдож байгаа. Тэр ажлыг магадгүй та юм шинэ баталгаагүй эрсдэлтэй гэж бодож магадгүй. Гэхдээ одоо тэр бол нөгөө яагаад тэгж санагдаж байгаа вэ гэхээр таны одоогийн хийж байгаа ажлаас эсвэл хийж байгаа чиглэлээс төсвөр байгаад байж бас магадгүй. Эсвэл за тийм учраас та ингэж өөрийгөө би бэлэн биш байна гэж бодоод иж магадгүй шүү. Гэхдээ энэ карт юу илтгэхэд байгаа юм гэхээр чиний одоо чамд ирэх боломж юм логикоор юм альбан байдлаар бишээ. Зөрөгтэй алхмаас эхэлнэ гэж илтгэхэд байгаа юм. За The Fool гэдэг маань гинэн тэнэг сутгатай карт. Тэгээд ойлгомжтой гинэн тэнэг хүмүүс ямар байдаг лээ? Им амар зөрөгтэй байдаг штэ. Айгуу тэнэг зөрөгтэй. Тэгэхээр тэр үйлдэл танд маш хэрэгтэй байх гэдэг байна. Ер нь бол танд ирж байгаа боломж юм нэг сүртэй албан ёсны амар том зүйл шиг санагдахгүй, ийм боломжгүй санагдаж бас магадгүй. За 8 сэлэм 8 илт гэдэг хүзэр гарч ирсэн. Энэ бол айцыг илтгэдэг карт. За танд орж ирж байгаа боломж, танд орж ирж байгаа хэмжээний мөнгө орж ирэх гээд байгаа тэр боломж магадгүй ингээд танд айдас авчирч магадгүй. Тэр нөгөө та чадваргүй дээ биш. Зүгээр нөгөө яана би одоо энийг хийж чадах болов уу? Яана хийгээд алдчих юм биш үсттэй. Надад тохирохгүй байх үедээ. Яана хүмүүсийн ааж бодох бол юу гэж намайг бодох бол гэсэн ийм нөгөө өөртөө үүсгэсэн айцаас үүдэлтэй. За тэр бодлууд одоо өөрт чинь орж ирээд тэр боломжуудыг чинь хаах вэ? Аягуулсаа анзаараарай. Ийм бодит саад байхгүй хэрнээ өөрт чинь үүсэж байгаа айдас байна гэж харагдаад байна. За Eight of Wands гарсан. Энэ бол амар гоё эрэг карт штэ, гал энергитэй асан дүрлэлтсэн тий өнгө будгийн хүртэл юм амар гоё гэгээлэг байгаа. За энэ карт юу илтгэж байгаа юм гэхээр хэрвээ чи тэр ажлын саналыг авах юм бол бүх зүйл амар амжилттай, бүх зүйл хурдан ар араасаа гинт амар
саналууд орж ирэх, нэмэгдэн чиний ажил нэмэгдэн чи тэр ажлыг аваад эхэлчих юм бол чамд маш их боломжууд нэгтгэхэд байгаа харагдаж байна. Гинтл та одоо юу болвоо гэж боддогтол одоо мессеж, дуудлага, санал, мэйл юу гэдгийг тийм зүйлд автагдахаар байгаа харагдаж байна. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр чи эхлэх хүртэл чам боломж харагдахгүй нэ. Харин эхэлсний дараа тэр зүйлийг атгаад авцсны дараа чамд маш их хэмжээний боломжууд гарч ирэх гээд байна гэдгийг хэлтгэж байна. За, Page of Cups гарсан. За, энэ юу хэлтгэхэд байна гэхээр энэ боломж бол зөвхөн орлого биш ээ. Чи энийг хийхэд чамд амар юм амар санагдана, сэтгэлд ч ойр санагдана, тухтай. Ажил хийж байгаа гэхээсээ илүү юм өөрийгөө олж байгаа ч юм уу, эсвэл амар юм дотно гэсэн мэдрэмж төрөх юм ажил байгаад байна. Тэгээд энүүгээрээ юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ертөнц одоо энэ universe чамд зүгээр мөнгө бэлдээгүй юм байна. Одоо чамд таалагдах, чамд юм маш тухтай байх, зүгээр мөнгө болж орж ирэх юм шин замыг бэлтцсэн байгаад байна гэж хэлж байна. Чи ингээд том боломжууд, том юмыг ингээд хараад эрэлхийлээд байж магадгүй тий. Харин чамайг хайж ирж байгаа боломж юм жижиг хэлбэрээр юм чамд зориг шаардсан өөр нэг алхам хийх хэлбэрээр ирэх гээд байгаа гэдгийг ер нь бол хэлтгэхэд байна. За тэгэхээр Page of Pentacles бол жижиг эхлэл. Fool бол зөрөгтэй алхам, шин зам. За, Eight of Swords бол айдас. За, Eight of Wands бол хурд, гал энерги, боломж тий. За, Page of Cups бол дуртай ажил, сонирхдаг ажил, татагддаг ажил. Тэр ажлаас стресс авахгүй зөвхөн юм кайф авдаг ажил. За, тэгэхээр таны одоо боломж ийм байдлаар ирэх гээд байгаа харагдаж байна шүү. Та хэд маань маш сайн өөрт ирж байгаа зүн совин ажлын санал, дуудлага, мессеж юу байдгийг анзаараарай гэж хэлэх гээд байна шүү. За, хоёрдугаар группийнхний маань мөнгө гацаад байгаа шалтгааныг гаргаад ирлээ. За, ер нь айгүй их сонирхолтой картууд гарч ирсэн. Одоо сайхан тайлбарлана. За, зоосны үзэр баг гарч ирээгүй. Тэгээд айгүй том их арканы том амьдралын шийдвэрүүд дээр амар том нөлөөлөл үзүүлдэг айгүй том үзрүүд гарч ирсэн. За, ер нь бол яг хоо тайлбарлаад явчаа. За, The Chariot. Энэ бол нөгөө Major Arcana-гийн 7 дугаартай карт. Буюу их арканы хүзэр гэж явдаг. За, ер нь бол ийм хөдөлгөөн, шийдэмгий байдал, чиглэл зам гэсэн зүйлсийг тодорхойлдог юм хүзэр агаа илэрхийлдэг хүзэр. Энэ бол аз гинтийн боломж гэхээсээ илүү юм шийдвэрийн карт байдаг өөрөө. За, тэгэхээр та бол айгүй юм шийдэмгий, төвтэй санаачлахтай хүн юм байна. Зүгээр суух дурггүй, ямар нэг юм эхлүүлэх амар юм хөдөлгөөн хийх хүсэлтэй. Байнгын хөдөлж идэг. Одоо тийм хүмүүс идэг штэ. Байнгын хөдөлгөөн хийждэг, айгүй тийм ажилсаг, үргэлж хөдөлгөөнтэй байдаг. Таны амьдрал юм цогсонт биш, дандаа хөдөлж идэг та тийм төрлийн хүн байна. Тэгэхээр танд юм мөнгө ирэх потенциал үргэлж хөдөлж идэг болохоор айгүй их байдаг. Гэхдээ тогтургүй байгаад байна гэсэн энергийг хэлтгэж байна. За, The Magician гарсан. За, энэ Тарогийн их арканы 1 дугаартай хүзэр. Түрүү 0 дугаартай Fool хүзэр гарсан байсан. Одоо энэ дээр 1 дугаартай Magician гараад ирсэн байна. Шиддэн хүзэр. За, ер нь бол миний дуртай картуудын нэг. Энэ өөрөө Тарод хамгийн чадвартай карт. Одоо шиддэн гэхээр ямар хүн байх вэ та бодож байгаа. Ер нь бол боломж аль хэдийн өөрт нь байдаг хүнийг хэлтгэхэд байгаа карт. Чадвартай хүн, чадвар чамд байдаг.
одоо сарваасан бүхнээ авдаг хүн гэдэг шиг боцсноо айгүй хурдан биелүүлцдэг төрлийн хүмүүс байна. За тэгээд юмыг айгүй хурдан сурч чадна, бүтээж чадна. Тэгээд амар юм ур чадвар өндөртэй. Ийм орлого мөнгө олох потенциал айгүй өндөртэй ийм хүмүүс байна. Энэ карт юу илтгэдэг вэ гэхээр одоо та юм сурах төрлийн хүн биш ээ. Тэр өөртөө байгаа ур чадварыг эзэмшсэн мэрэгчсэн ур чадвараа ашиглах үе дээрээ байгаа хүн гэдгийг илтгэдэг. Бас л азийн карт биш. Энэ болохоор чамд хэрэгтэй байгаа ур чадвар чамд аль хэдийн байгаа гэдгийг илтгэдэг картаа. Тэгээд чи бэлэн болсны дараа эхлэхгүй. Ер нь эхэлсний дараа хөдөлгөөн авсны дараа бэлэн болно гэж хэлээд байгаа. За тэгээд яагаад мөн гацаад байгаа юм бэ гэхээр их бодоод байна. Эхлэхгүй байна. Арай болоогүй байна гэж хойшлуудаад байна. Тэгээд өөрт байгаа энэ их гоё чадварыг дутуу үнэлээд байна. Тэгээд ингээд би чаднаа, би хийж чадна. Гэхдээ гэдэг ингээд шалтгаанууд гаргаж ирээд байна. За Two of Cups гарсан. Энэ бол харилцааны үзэр. Харилцааг илтгэдэг. Угаасаа ингээд хоёр хүн гараа хөтөлцсөн байгаа. Хоёрын аяга. За ер нь бол харилцаа, хүн хоорондын холбоо гэлтэгдэг карт. За ер нь бол ажил карьертай холбохоор нэг юм хамтрагч, харилцагч, түнш гэсэн утгатай. За тэгээд ер нь бол хамтрагч аюу хэрэгтэй байна гэдгийг харуулж байна. Ямар нэгэн хүнтэй хамтрах, холбоо үүсгэх, мөнгөтэй холбогдохоор энэ карт болохоор энэ нөгөө нэг мөнгө хаанаас орж ирэхийг илтгэхэд байдаг. Ер нь аяны картууд мөнгөтэй холбогдохоор за яагаад мөнгөтэй холбоотой байдаг вэ гэхээр за зоосны өдрүүд бол мөнгийг илтгэе явчихдаг. Гэхдээ аягны өдөр болохоор хаанаас орж ирэх нөгөө их ундрагын илтгэе явчихдаг. За тэгээд Two of Cups карт гарч байгаа үед ямар нэгэн ихтгэлтэй түнш байна. Чамд санал тавих хүн байна. Чамайг ажилд урих хүн байна. Тийм хүн байгаад байна шүү. Чиний энэ нөгөө нэг орлого их боломжууд чинь нөгөө ур чадвар чам байгаа боловч ингээд нэг юм ажлын саналаас, хамтарлаас үүсгэж байгаа гэдгийг илтгэхэд байна. Тэгээд ер нь бол мөнгө гацаад байгаа шалтгаан нь бол магадгүй одоо нөгөө нэг та хэн нэгэнтэй хамтрахгүй зөвхөн өөрөө ганцаараа хийх гээд байгаа бусад хамтрыг гэсэн санал тавья гэсэн хүмүүсийг сонсохгүй байгаад иж магадгүй. Та нарт боломж аль хэдийн ойрхон байгаа. Гэхдээ энэ нөгөө нэг Two of Cups-ыг илтгэдэг байгаа хүнтэйгээ холбогдохгүй бол бас хаалга нэгдэхгүй байгаад иж магадгүй шүү. Аюу сайн анзаараарай. Тэгэхээр энд байгаа хүн бас аюу чухал байгаад байх нэ. За Knight of Wands. За энэ нөгөө гал энергитэй хүзэр. За чи амар олон юм ихлүүлдэг. Тэгээд тэднийгээ барьж авч чаддаггүй төрлийн хүн байна. Сонирхолчин буурахаар өөр зүйл рүү орчдөг. Тэгээд орлогочин тогтохгүй байгаа гол шалтгаан тэр байна. За Knight of Wands болохоор өөрөө галын энергитэй хүзэр. Тэгээд хүсэл, урам зориг, эхлэл гэсэн утгатай. За энэ карт гардаг хүмүүс дийлэнхтэй юм айгүй их бодолтой, айгүй их санаа ундарсан, зоригтой, хурдан эхэлдэг, шин зүйл татагддаг. Угаасаа төгсөн биш хүн байна. Дахиад батлаад өгчлөө. Тэгэхдээ амар хэм зэрэг эхлүүлчихдэг, нэг юмдаа төвлөрдөггүй. Тэгээд юм яагаад мөнгөчин гацаад байгаа вэ гэхээр чи хурдан уйдаад байна. Үр дүн харах гэтэл болчоод байна. Жоохон удаашрахад л, жоохон төвчээр шалгахад л сонирхолчин буурчаад байна. Энэ шин санаа гарч ирмэгцэл нөгөө үр дүнгээ олох гэжсэн хуучин юмаа ингээл орхиол
доктортой барьж авч чадахгүй байгаа энерги илтгээд байна. Тэгэхээр яадаг байх нь вэ? Энэ картнуудаас амар тодорхой харагдаж байгаа байхгүй юу? Өөрт чинь чадвар, боломж бүх юм байдаг. Потенциал өндөр, амар мундаг хүмүүс байна. Гэтэл эцсийн дүндээ биднэрт юу үр дүн авчрах гээд байгаа юм бэ гэхээр нөгөө нэг хэр их олсноороо биш, надад яг дансан тэдэн төгрөг байна тий. Би яг хураач хөрөмтлүүлж доктортой байлгаж энэ мөнгийг доктортой оруулж ирж чадчих байгаа юу үгүй юу гэдгээр чинь бидний эцсийн үр дүн тодорхойлогдох гээд байгаа байхгүй юу? Гэтэл яасан байх нь амар өндөр ур чадвартай мөнгө орж ирээлээдэг хэрнээ тогтохгүй эсвэл ингээд төвчгүй, төвчээр гарахгүй, үргэлжлүүлэхгүй хайчаад байдаг болвол нөгөө сахилга бат юм л да орж ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр юу гэдэг нөгөө мөнгө тогтох гээд байж итэл чи ингээд өөр зүйл рүүс авчаад байдаг ийм энерги харагдаж байна. За The World буюу ертөнц үзүр. За энэ бас л их аркан одоо major арканагийн том үзрүүдийн нэг. За ер нь бол амар том боломжийг илтгэдэг карт. Энүүгээрээ юу хүрээд байна бэ гэвэл чи одоо ингэсэн байгаа юм байна. Одоо энэ ертөнц үзэр юу илтгэхэд байдаг гэхээр чи ингээд нэг юм дуусгалт болон шин шат илтгэдэг байхгүй юу? За бизнестэй холбогдохоор чи ингээд чамд аль хэдийн бүх зүйл байгаа. Чи бүх зүйлийг хийж чадна. Гэхдээ чи дараагийн түвшинд очиж чадахгүй. Дараагийн хаалгаа нээж чадахгүй. Гаццсан. Нөгөө үе ахидаг тоглоомнууд байдаг штэ. Тоглоомнууд чинь нөгөө үе ахиад явхаараа за левел 1 дээр ямар нэг 2 3 үе давлаа, левел 2 дээр нэг 3 4 үе давлаа гэж боттол та левел 3 руу орох гээд байж итэл левел 2-ын үеэд авч чадахгүй, левел 2 дээр гацаад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дараагийн шат руугаа орох хэрэгцээ байна өөрт чинь. Энэ карт гарсан бас айгүй учиртай. Өөрт чинь ур чадвар бэлэн байна, туршлага хангалттай байна. Гэхдээ дараагийн алхам маш хэрэгтэй байна. Чи өөрөөсөө юм суралцагч хүн биш байхгүй юу? Ийм ур чадвартай аль хэдийн мэргэжилсэн өндөр албан дээр тушаалтай ч байж магадгүй. За тэрийгээ цаашаа ахиулах шаардлагатай болсон хүн. Чи ийм хөдөлгөөнтэй давшдаг төрлийн хүн, шидэмгийн төрлийн хүн учраас, ур чадвартай хүн төрлийн учраас чамд нэг байранда байх зохихгүй. Чи ямар нэгэн байдлаар дараагийн шат руу ахиж явах ёстой төрлийн хүн, одоо нөгөө өсөж явах ёстой төрлийн хүн байна. Тэгэхээр нөгөө гацалт гэдэг зүйлд ингээ гацаад өөрийгөө энерги чаагаад мөнгөөч битгий хаагаад байгаарай. Хөгжүүлэх ямар л боломж байна. Тэр болгоныг хөгжүүлж байгаарай гэж хэлгээд байна. Өөрийгөө ил гарга. Чадваруудаа ахиул. Нэг алхам дэшээ гар. Шинэ хаалгаа нэ гэж хэлгээд байна. За тэгэхээр та яг юм боломжтой хаалганы өмнө зогсож байна. Одоо энэ ертөнц үзрийн боломжийн хаалганы өмнө зогсож байна. Гэхдээ дотогшоо орж чадахгүй гацаад байна. За тэгэхээр та дараагийн шат руугаа орох ёстой. Тэгэхээр яагаад гацаад байгаа таны шалтгаанууд ерөнхийдөө аюул ойлгомжтой байна. Танд чадвар байна, боломж байна. Саад бараг л алга. Зүгээр л та дараагийн шат руугаа орохгүй залхуураад ээж бас магадгүй шүү. Хийж байгаа зүйлээ ур чадвараа ахиул. Дараагийн шат руугаа ор. Ямар хүмүүс саналууд тавьж гин, ямар хамтарлууд ирж гин сонс. Гадуур уулзалт хий, одоо нөгөө хүмүүстэй уулзаж ажил яар, өөрийгөө яаж хөгжүүлэх боломж байна. Тэр болгоныг хий гэж зөвлөмөр байна. За 2 дугаар группийнхний маань мөнгөний талаар чамд өгөх зөвлөгөө гэсэн сэдв рүү орлоо. За картууд аль хэдийнэ татаад гаргаад ирсэн. За эхнээс нь эхлээд явна. Энэ Пахалиа гэд юм сахиусан тэнгэр гарч ирсэн. Оо аль. Цэцглаа. За Пахалиа танд юу гэж хэлж байна?
уншаарай. Харагдаж байна уу? За ер нь бол чамд хэцүү байгаа харилцаа тий харилцан яриаг зөрөгтэй хийхэд тусланаа. Бахаалиа чамд хэцүү байгаа харилцааг зөрөгтэй хийхэд тусланаа. Чи удаан хугацаанд зайлсхийж байсан хүнтэйгээ холбогд гэсэн мессежийг өгж байна. Яагаад л зайлсхийгээд байгаа юм бэ гэж нөгөө хамтралтай айгуу гоё таарч гарч ирж байна те. За ер нь бол Бахаалиа юуны сахиусан тэнгэрвэ гэхээр хайр ойлголцол зөв харилцаа гэвэдэг сахиусан тэнгэр. За ер нь бол нөгөө яриа тохиролцоо эвлэрэл хамтын ажиллагаан дээр гарч ирдэг ийм гоё сахиусан тэнгэр байна. Тэгэхээр яалтчгүй та хэдний маань орлого мөнгө боломж орлогын урсгал ингээд ямар нэгэн хүнтэй холбоотой эсвэл харилцаанаас үүсгэж байгаа харагдчихэв. Дахиад л батлаад өглөө. За ер нь бол Бахаалиа сахиусан тэнгэр маань ийм зөрчилтэй харилцааг зөвлөрүүлэх, буруу ойлголцлыг засах, ярьж чадахгүй байсан үгийг хэлүүлэх, шийдэгдэхгүй гатсан харилцааг хөдөлгөх, ийм итгэлцлийг сэрэх гэсэн ийм амар гоё утгатай сахиусан тэнгэр. Тэгэхээр ер нь бол энэ сахиусан тэнгэр гарч ирээд байгаа нь бас та бол чадвартай хүн. Гэхдээ ийм харилцаан дээрээ асуудал байна уу да гэж харагдаж байна. За ер нь бол харилцаа л маш их чухал байгаад байна да. За The Offering archetype гарч ирсэн. Энэ archetype-ийн хүзрүүд амар гоё зураглалтай шүү дээ. За Offering болвол ерөөхдөө бол нөгөө нэг санал болгох. За archetype дээр болохоор нөгөө үргэл өөрийгөө өгөх гэсэн юм утгатай. За за энэ карт гарч ирэх үед ер нь бол их чадвартай хүн байдаг. Нэг түрүүний та бол угаасаа ер нь чадвартай хүн юм байна. Дахин батлаад байна. За хүмүүст аягүй юм хэрэгтэй зүйл хийдэг, амар хүмүүст хэрэгтэй төрлийн хүн байна. Амар юм тусалдаг. Гэхдээ өөрийгөө аль биесээр санал болгохгүй байна уу гэж харуулад байна. За юу гэж тайлбарлах юм бэ гэхээр та хийж чадна, танд ур чадвар байгаа. Гэхдээ би ийм үнэлгээтэй гэж өөрийгөө үнэлэхгүй байгаа харагдаж байна. Одоо нөгөө та ингээд ажил хийдэггүй биш амар юм ажилсаг ур чадвартай төрлийн хүн байгаа байхгүй юу. Тэгэхдээ та маань өөрийгөө нөгөө хүмүүс чинь ингээл амар айхтар үнэлсэн байж идэг штэ. Би миний ажил чи юм үнтэй, тийм үнтэй гэл. Бүи баг чи тийм үнтэй мүү гэл боддог. За тэрнтэй адилхан өөрийгөө үнэлэхгүй байгаад харагдаж байна. Ер нь бол та ингээд ажил хийдэг төрлийн хүн өөрийгөө ерөөсөө санал болгохгүй байна. Ингээд хүмүүс өөрөө асуухыг хүлээгээд өөрөө одоо санаачилж ерөөсөө санал тавихгүй байна. Өөрийгөө рекламдахгүй байна гэх юм уу. Тэгээд нөгөө өөрийгөө рекламдаж би ийм ур чадвартай хүн гэд нөгөө үнэлэхээсээ санаа зовоод байна. Тэр нь ингээд танд ингээд мөнгө нэхэд байгаа ч юм шиг, юм нэрлэхэд байгаа ч юм шиг байгаад байна. За тэгэхээр хүмүүс танд яаж хандах юм гэхээр таны чадварыг үнэлэхгүй шууд ингээл өнгөө хийлгэх гээл өнгөө авч сураал хүнд юмыг өнгөө өгсөөр байвал нөгөө хүмүүс чинь өнгөө авсаар агаад сурна. Дараа нь та үнэ нэмэх юм бол ёо энэ одоо юу вэ гэж бодно шүү дээ. Тэг гэхээр юм танд үн цэнэ үнэлэх амар чухал хэрэгцээ байна шүү. Энэ өөрөө амар юм гүн утгатай карт байхгүй юу? Ингээд өөрийгөө та дотроо ингээ хүмүүс намайг анзаарах хэрэгтэй гэж бодод авшгүй байна үгүй шүү. Та өөрийгөө санал болгох хэрэгтэй, рекламдах хэрэгтэй. Ер нь орчлон ертөнцийн хууль чинь тийм шүү дээ. Ингээд
харуулсан тэ нэрд гарч ирсэн зүйлтэл хүмүүс хариулт үзүүлдэг штэ. Тэ хин сайн ярьж чадчихин, хин сайн санал болгож чинь тэр хүмүүс өнөөдөр хождог хорвоо ертөнд болцсон штэ. Тэгэхээр та ийм гоё ур чадварыг ингээд нуугаад байлгүй ингээ өөрийгөө санал болгож ил гаргах хэрэгцээ амар өндөр байна шүү. Одоо хийх юмнууд аяга амар шүү. Ингээ хийж байгаа ажлынхаа үр дүнг постлох. Одоо ч нөгөө дижитал маркетинг гэдэг юм хөгжөөд цаг аягүй сайхан болчлоо. Одоо хийж байгаа ажлын үр дүнгээ стори дуудаж болохгүй харуулдаг болцсон. Тэгэхээр өөрийнхөө ажлыг амар сайн явцтай үр дүнтэй постлтэй хийсэн амжилтуудаа сайхан тунхаглал олон нийтэд заарал үн тогтоо өөрийнхөө үн цэнийг тогтоо тэ тэгээд хүмүүст ингээд өөрийгөө рекламд би ийм чадвартай хүн шүү намайг аваарай гэх тэ надад боломж насаа хамтраарай энэ төр гэд юм өөрийнхөө үйлчлэгээ хийж чаддаг зүйлээ танилцуулах хэрэгтэй байгаад байна. За тэгээд нөгөө хүмүүстэй харилцсан өөрийгөө ил гаргана гэдэг чинь болов энергийн солилцоо шүү дээ. Бид нэр бүгд энерги донд амьдарч байдаг. Тэгэхээр ер нь бол та амар өндөр потенциалтай мөнгө олох чадвартай хүн. Харин өөрийгөө үн цэнээ өмнөлж санал болгохгүй байна. Өөрийгөө өмнөхгүй байна. Хийж чаддаг гэдгийг хэл өөрийгөө тунхаглал нийтэд заарал. Тэр бол танд бүр амар том амжилт авчирна. Амар олон орлого авчирна. За тэгээ Бардо гарч ирсэн. За энэ ямар утгатай амар зурагтай харагдчихэж магадгүй. Гэхдээ бас манай энэ картнууд чинь бүгдээрээ гоё утгатай. За энэ болохоор нэг юм хоёр амьдралын хооронд завсрын үе гэж хэлээд байгаа нэг амар сонсогдож магадгүй. Гэхдээ нөгөө хуучин чи одоо чиний хуучин хэв маяг ч юм уу хуучин дуусгаагүй амьдрал гэх юм уу юу гэх юм. За тэр зүйлтэй байгаа. Тэгээд шинэ нь эхлэхгүй байгаа. Одоо нөгөө үед давдаг тоглоомын дараагийн 3 дугаар өрөөгөө ороогүй байдлыг хэлээд байгаа байхгүй юу? Яг нэг тэр үеийн дундах завсрын юм шилжилтийн байдлыг хэлээд байгаа. За тэгээд одоо нөгөө нэг харагдахтаа ингэж харагдаад байгаа байхгүй та ингээ хуучин ажиллаа бүр орхиогүй тэгсэрний шинэ ажиллаа эхлэхгүй тэгээд ингээ шийдвэрээ ерөөсөө бүрэн гаргаагүй байгаад байна. Тэгэхээр ингээд ямар ч шийдвэргүй докторгүй болохоор чи угаасаа 2 замын зуунд зогсоод дараагийн алхмаа хийхгүй байгаад байгаа болохоор гацчихж байгаа байхгүй юу? За тэгэхээр дотроо нэг юм амар эргэлзээтэй л байгаад байна л да. Яг таны жинхэнэ ажил мөн үү? Гэл бодоол эргэлзээл янз бүрийн эргэлзээнүүд байна уу даа л гэж харагдаж байна. Тэгээд ямар нэгэн хөдөлгөөн хийх, ямар нэг юм эхлүүлэх, шин санаагаа хэрэгжүүлэх гэдэг дээр гацаад байна. Би одоо энийг хийх нь зөв үү буруу юу? Дараагийн алхмаа алахгүй яах вэ гэд. Гээ одоо тэр их мөнгө орж ирээ гэдээ хахад юунд нь санаа зовх юм бэ тийм бицтэй. Тэгжил хэлмээр байна. Шуудал тэгжил орж ирлээ. Тэгэхээр universe-с өгж байгаа хариу болохоор одоо таны шийдвэрийг хүлээх юм бол таны шийдвэрийг дагах юм бол худлаан байх шүү. Орлого орж ирэхгүй. Орлого чинь докторгүй байх гэдэг нь ер нь яах гээд байгаа ингэж хэлээд байна. Ер нь бол бэлэн болсны дараа эхлэн гэж байхгүй шүү дээ. Энэ үг бүр ингээ хаасаагүй явдаг болсон. За стресс зайлс хийдэг байж бас магадгүй. Тэгэхээр энэ карт юу хэлээд байгаа юм гэхээр бэлэн болсноор эхлэхгүй. Та эхлээд танд боломж бүцэл араашаасаа сайхан урсах гэдэг. Тэр сайхан орж ирэх гээд байгаа мөнгө, тэр сайхан орж ирэх гээд байгаа боломжийг та битгий ингэж хаал та. Ийм гоё ур чадвартай бэжж би одоо тань шиг ур чадвартайсан болоо гэдэл явна штэ. Хүн болгонд заяахгүй ур чадвар байна шүү гэж харагдаж байна. За тэгэхээр ер нь бол та чадваргүйдээ биш аль биесээр эхлэхгүй байгаагаас бас үүдэлтэй байгаад байна. За Castle card. Гэрсэн. За цайз гэсэн утгатай тийм.
ордон гэх юм уу, за цайз юм да. За цайз шүү дээ. Энд чинь одоо хамгаалалт, өөрийгөө нуун дарагдуулах, хаалт, аюулгүй байлгах гэсэн утгыг илэрхийлж байгаа. Гоё эмгтээлэг зурагтай байна уу? За гаднаасаа зүргээр харагдаад байгаа ч дотроо амар юм болгоомжтой өөрийгөө нуун дарагдуулсан төрлийн хүмүүс байна. За бас л нэг өөрийгөө ил гаргахаас айсантай холбоотой блок үсэд байна. Тэгээ өөрийгөө зарлалтаа ил гаргал та. Ерөөсөө ингээд боломжийг харсан ч гэсэн дараа арай болоогүй юм гэд ингээ хойшлуулад байгаа энерги байна. Тэгээ нөгөө хүмүүсийн шүүмжээс айгаад байгаа ч юм уу, олонний нүдээс айгаад байгаа ч юм уу. Ингээл нэг юм хаалт касл шиг ингээд хаалт үүсгчихэд байна. Тэгээ зүгээр ингээд алдахгүй илүү алхам хийхгүй комфорт зондоо ингээд удаан шигдэх гээд байгаа. Гэтэл universe таныг энэ каслаас гар гэж зөвлөд байна. Ингээд гадны нөлөө, гадны хүмүүс өөрийг чинь зогсоогоогүй. Та өөртөө хана үсгээд та өөрийнхөө боломжийг хаагаад байна. Тийм болохоор энэ ханаа нураа дотроо айгүй юм болгоомжтой байгаад байна. Тэр болгоомжийг арилга. Болгоомж биднэрт хэрэгтэй юм шиг хэрнээ бас айгүй хэрэггүй зүйл шүү дээ. Хэрэггүй үедээ бити боломж. За энэ картууд дээр одоо болгоомжтой бай гэд хэлжүүл бас гараад ирчин тийм төрлийн картууд байгаа. Гэтэл таныг ингээд universe-с ч энэ ертөнцөөс энэ хорвоо ертөнцөөс бүр ингээд өөрийгөө тунхаглаадах, зарлаадах, гаргаадах өөрийгөө бити ингээд нууж дараад байл та чи наа чадвараа гаргаж ирэх гэд бүр ингээд цаанаас чинь танд бүр ингээд хэлээд дараагийн үерийгоор дараагийн шат руугаар гэж хэлээд байна. За тэгээд за яг хуу castle card гарах үед хөвчлэн яагаад айц үүссэн байдаг вэ гэхээр өмнө нь юм шүүмжлэл авч исэн байж магадгүй, эсвэл өмнөлөгдөөгүй байсан байж магадгүй. Тэгэхээр мэдээж нэг төрлийн айц үүссэн байгаа байх. Гэхдээ дахиад нэг орчлон ертөнцийн хуулиар энэ universe өөрсөнд чи мэдээлэл өгж байгаа болохоор за тэгээд нөгөө нэг өсөлт одоо энэ боломж гэдэг зүйл чинь аюулгүй байдал биш байхгүй юу? Тэ? Бид нар нөгөө эрсдэлтэй байх тусмаа л эрсдэлтэй алхам хийх тусмаа л боломжтой байгаад идэг. Орлого тэр хэрээрээ орж ирэх боломж байдаг. Таныг эрсдэлтэй алхам бити хийгээрэй гэдэг картууд гараад ирчин гэвч таныг гараад ил гар тэ алхам алах эрсдлээ аав аюулгүй энэ комфорт зоноос гар гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр та өөрийнхөө боломжийг битгий хаагаач гэж хэлэх гээд байна. За ямар ч байсан манай 2 дугаар группийн маань уншлага нэлээд урт боллоо. Та хэд маань айгүй өндөр чадвартай, өндөр потенциалтай харж үзэх юмсан гэж амар гоё хүмүүс байна. Гэхдээ өөрсдийгөө одоо нөгөө нуун дарагдуулаад байна. Нөгөө юунд одоо далайн тэр дор нуугдсан байгаа сувд шиг. Та хэдийн сонгосон хүзэр чулуу гарч ирж байгаа мессеж мэдээлэл бүгдээрээ айгүй гоё утгатай, гоё утгыг илэрхийлдэг. Тэгэхээр та хэд маань битгий тийм байгаа ч тэ өөртөөгөө маш гоё нүүр тулаад ил гараад ирээч. Өөрийгөө тунхаглаач, өөрсдийнхөө чадварыг үнэлээч гэсэн ийм сайхан уншлага боллоо. За тэгээд нэмэлт хэсэг байгаа. За хэрвээ танд энэ видео таалагдаад энэ бүх мэдээлэл ер нь таалагдсан болвол танд хамааралтай юм шиг санагдсан бол нэмэлт хэсгээс илүү тодорхой гүнзгий мэдээлэл бас авч болно шүү. Би тэнд ерөнхийдөө бол мөнгө яг хаанаас орж ирж байгаа ер нь ямар шийдвэр дээр амьдрал чи эргэх ийм том мөч тохиолдох вэ? Тэгээд
одоо ийм танд ирсэн одоо сүнсний хамгаалагчдаас чинь танд ирсэн мессеж гэх мэт илүү юм дэлгэрэнгүй нарийн уншлагыг танд уншиж бэлдсэн байгаа. Тэгэхээр 2-р группийнхан маань нэмэлтээ авахыг хүсвэл миний Instagram хаяг бичээтэй байгаа. Instagram хаяг руу маань DM бичээд бичлэгээ үзэх юугаа аваарай. Тайлбар аваарай. За нөгөө нэмэлтүүд маань 9900 төгрөг юмтай. За тэгээд дараагийн уншлагнуудаар дахин уулзцгаая. Баяртай. За 3-р группийнхан маань уншлагатай тавтан байвал за хааны зоос болон энэ карнилен гэсэн чулуунаас сонголтоо хийсэн байх. Ёстой. За энергийн шалгалт, мөнгөний энергийн шалгалт хийгээд 3 хүзэр татаад гаргаад ирсэн. За ер нь бол чулуунаас эхлээд тайлбарлаад явчих. Энэ бол муу зүйлээс хамгаалалтын маш хүчтэй чулуу. Муу зүйл, айцаас хамгаалдаг, зориг өгдөг юм гоё чулуу байгаа. Ер нь бол хөдөлгөгч энергитэй чулуу. За тэгээд энэ 3-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ чулууг сонгосон бол ер нь шийдвэр гаргахын тулд жоохон удаан эргэлздэг, эхлэх гэж байгаа зүйлээ ингээд хойшлуулад байдаг, дотроо чадна гэдгээ мэддэг. Гэхдээ ийм хойшлуулад байдаг, эхлүүлдэггүй төрлийн хүмүүс байна. За ийм хүмүүс байвал та хэд маань зөв группээ сонгосон байна гэсэн үг. За энергийн шалгалт хийгээд аркетайпын хүзрүүдээс энэ The Storm гэдэг энэ аянга цахилгаан билүү, шуурга билүү гэсэн хүзэр гарч ирсэн байгаа. За ер нь бол таны санхүүш энэ докторгүй байгаа шалтгаан бол юм гадаад нөхцөл биш, таны өөрийн дотоод савлгаа байна гэж харагдчихэв. Заримдаа айгүй юм урамтай, юм хөөрсөн энергитэй, амар юм зоригтой, бүхнийг шууд ингээд эхлүүлчмээр хийчмээр санагддаг юм энерги байна. Тэгээд байжснаа, амар их хүчтэй байжснаа гэнт ингээд хашаа суугаад залхуураад ч юм уу, эсвэл эргэлзээт ч юм уу, ингээд буцаад энерги чи ингээд буучдаг энерги харагдаад байна. Тэгэхээр та ерөнхийдөө нөгөө шийдвэр гаргаж чадахгүй, энэ савлгаа чинь ингээд таныг юм орлогыг бас тогтворохгүй байлгаад байгаа юм энерги ажиглагдлаа. За The Mirror гарч ирсэн. За ер нь бол та өөрийгөө жоохон үнэлэхгүй байгаад байна уу да гэж харагдчихэв. Энэ нөгөө тол гэдэг энэ аркетайпын хүзэр болохоор юм өөрийгөө үнэлэмжтэй шууд холбоотой байдаг хүзэр. Та өөрийгөө ингээд хийж чадна гэдгээ аягүй сайн мэддэг хэрнээ жоохон хийж чаддаг зүйлээ ч юм уу үнэлэхгүй байгаадаа харагдчихэв. Үнэлнэ гэхээр одоо нэг өөрийнхөө үн цэнийг тогтоож чадахгүй байгаадаа харагдчихэв. Өөрийгөө чаддаг, илүү мэрэгжлийн би энэ зүйлдээ одоо гарчсан хүн гэж хэлэхээсээ ингээд айгаад идэг төрлийн хүмүүс байна. Тэгэхээр та ингээд зөвхөн өөрийгөө би арай жижиг, би энийг чадахгүй байх гэдэг бодлороо хаагаад, орлогоо хаагаад байгаа энерги ажиглагдаж байна. За Eros гэд энэ аркетайп гарсан. За энэ бол маш сонирхолтой аркетайп байгаа. Та юм өөрийн сэтгэл татагдсан зүйлдээ ингээд одоо сонирхдаг, энэ таныг догтлуулдаг, одоо та юм хүсдэг, одоо сэтгэл татагддаг зүйлдээ ажиллах юм бол орлого чинь шууд нэмэгддэг төрлийн хүн байна. Одоо өөрийнхөө нэг сонирхолгүй зүйлсийг бол хийдэггүй, зөвхөн юм өөртөө сонирхолтой татагддаг зүйлээ хийдэг төрлийн хүмүүс байна. Тэгээд магадгүй та одоо нөгөө за энэ арай их мөнгө олох ажил одоо өөрөө сонирхолтой гэж бодхоосоо илүү би энийг хийвэл арай их мөнгө олох байх ч юм уу тийм байдлаар хараад хийдэг учраас ингээ мөнгө чинь жоох юм цогсон байдалд ороод байдаг гэж магадгүй. Тэгэхээр сонголтоо та өөртөө тааруулж биш зөвхөн мөнгөний хэмжээгээр сонгодог учраас орлого зогсоод байгаа харагдаж байна.
Тэгэхээр энэ группт байгаа, энэ 3 дугаар групп байгаа хүмүүс бол та хэд маань юм одоо хөдөлмөрөөрөө баяжих гэхээсээ илүү юм өөрийнхөө сонирхдаг, дуртай, та хэдэд таалагддаг зүйлээрээ мөнгө олох боломжтой хүмүүс байна. Тэгэхээр юу гэж хэлгээд байгаа юм гэхээр та нарт таалагддаг, та нарт илүү татагддаг хийхэд одоо нөгөө сэтгэлч амар юм өндөр таталцал өгдөг зүйлээ хийх юм бол маш амжилттай тэр бизнес чинь амжилттай танд үр өгөөж өгөхөөр харагдаж байна. Тэгэхээр та хэд маань зөв зам дээрээ орсон үед хүмүүс таныг хайж ирдэг ийм нэрийг ажиглагдаж байна. За энэ бол тогтворгүй шийдвэр эсвэл эхлэх гэж байгаа зогсчдөг савлгаатай энергийг илтгэж байна. Энэ ингээд өөрийгөө дутуу үнэлдэг энергийг илтгээд байна. За Эрос бол юм татагддаг зүйл, таны дуртай зүйл, хийж чаддаг одоо хийхтэй амар их сэтгэл зүрхээ гаргаж хийдэг зүйл гэж харагдаж байна. Тэгэхээр 3 дугаар группийн маань өөрийнхөө үн цэнийг хүлээн зөвшөөрөх, өөртөө итгэх гэдэг мессеж маш чухал байна гэсэн үг. За 3 дугаар группийн маань Universe танд юу бэлдэж байна? Таныг хайж ирж байгаа боломж юу байна вэ гэдэг сэдвээр 5 хүзэр татсан байгаа. За тэгээд эхнээс нь эхлээд хэдүүлээ харцгаая. 8 of Swords гарсан. Та одоо нэг юм жоохон гаццсан энергитэй байгаад байна уу да. Тэгтээ таны энерги ч юм уу танд Universe-с юу гэж хэлж байгаа юм гэхээр танд ямар нэгэн хаалт алгаа. Зөвхөн өөртөө бодож байгаа юм айдас байна гэж хэлж байна. Жишээ нь та юм дотроо би чадахгүй байх үедээ яана хүмүүс юу гэж бодох юм болоо ч юм уу те эсвэл одоо энэ хэвэл би ингээ оройтцсон ч гэдэг ч юм уу ингээд ямар нэгэн юм айдас таныг барьж байлгаад байна. Тэгээд тэр айдас тэр бодлоо таны гаднаас ирэх гэж байгаа тэр олон гой боломжийг хаагаад байна. Тэгэхээр гаднаас ямар нэгэн нөлөөтэй таныг хаагаад байгаа юм байхгүй. Зөвхөн таны дотор байгаа тэр бодол мэдрэмжүүд та өөрийгөө зогсоогоод байна гэж харагдаж байна. За тэгээд Queen of Swords гарсан. Хатны хилд. За ер нь бол Universe танаас нэг юм дөрвтойхон шийдвэр гаргаач гэдэг юм хариу хүлээгээд байна гэж харагдаж байна. Шийдвэр гаргаач гэж бүр Universe таныг шаардаад байна гэж хэлж байна. Та одоо шууд ямар нэгэн шийдвэр гаргаж эсвэл ямар нэгэн зүйл дээр тодорхой болох хэрэгтэй байна. Эсвэл дотроо бодож байгаа ямар нэгэн ажил бизнесийн шийдвэр бол тэргээ тодорхой болгох хэрэгтэй байна гэж байна. Юу ч байдаг юм бтэ. Хуучин ажлын орчин хэв маяг, эргэн тойрон таны бодолч байдаг ч юм уу те ингээд таныг ийм удаан байлгах одоо шийдвэр гаргахгүй байлгах дараа болъё гэж бодуулах тийм зүйл байна. Тэгэхээр Universe танд юу гэж хэлээд байгаа юм гэхээр одоо болвол гацаж хүлээх үе биш байна шүү гэдгийг хэлээд байна. За тэгээд Knight of Cups гарсан. Та сонголтоо хийсний дараа саналууд, шинэ сайхан боломжууд ирнэ гэж Universe танд хэлээд байна. За ер нь бол нэг юм хамтын ажиллагаа одоо ажлын санал нэг хин нэгнтэй хамтрах, холбогдох байж болно. Та юм өөрөө хөөцөлдөх биш, танд ингэж санал тавих, таныг урих ийм энерги байна. Universe танд тийм хүнийг, тийм хамтралыг эсвэл тийм саналыг бэлдсэн байна. Та өөрөө хайжгүй биш. Тэгэхээр тэр ямарваа нэгэн ажлын санал орж ирсэн бол тэрийг та нэг анзаарч үзээрэй. Одоо ертөнцөөс Universe танд бэлтэж байгаа бэлэгч байж бас магадгүй. За Page of Cups гарсан. За Page of Cups болохоор ер нь бол одоо тэр нөгөө танд ирж байгаа боломж нэг тийм айхтар сүртэй том харагдахгүй. Танд ингээд нөгөө та өөрөө жоохон том мөнгөний хойноос хөөцөлддөг төрлийн хүмүүс байх шиг байна. Эсвэл юм мөнгөтэй холбоотой том мөнгөн дээр хөдөлдөг байж магадгүй. Гэтэл
Universe танд юу гэж хэлээд байгаа юм гэхээр юм том мөнгө гэхээсээ илүү танд юм амар гоё боломжийг бэлтгэсэн байгаа харагдаж байна. Гэтэл тэр боломжийг таны хүсэж байгаа хайгаад байгаа тэр одоо том мөнгөтэй ч юм уу холбоотой тийм зүйл биш байна гэж харагдаж байна. Одоо таны бодож байгаагаас тис өөр зүйл байж магадгүй. За хиндэ жижиг харагдах боловч ер нь бол орлогоч нь яг энэ зүйлийг сонгосноор нэлээд тогтвортой том орлого болж болохоор харагдаж байна шүү. За The Emperor буюу эзэн хаан хүзэр гарч ирсэн. Нөгөө нэг та хэд маань хааны зоос гэдэг хүзэр сонгосон хүмүүс гэтэл бас нөгөө эзэн хаан гэдэг хүзэр гараад ирчихлээ. За тэгэхээр ер нь бол эзэн хаан гэдэг хүзэр юу илтгэдэг юм гэхээр юм тогтвортой орлого, тогтвортой байр суурь, өөрийн бизнес, одоо өөрийн бизнесийнхаа эзэн хаан ч юм уу те та өөрийнхөө эзэнт гүрнийг барих төрлийн хүн байна гэдгийг илтгэдэг байгаа. Эзэн хаан чинь нөгөө бүхэл бүтэн улс удирддаг хүн шүү дээ тий. Тэгээ улсаа өөрийн гэсэн системтэй удирддаг хүн. Тэгэхээр та өөрийнхөө байр суурийг маш сайн тогтоох, өөрийнхөө эзэнт гүрнийг бүтээх, өөрийнхөө эзэнт гүрний эзэн хаан болох ийм энергитэй хүмүүс байна. Тийм болохоор Universe танд өөрийгөө хүлээн зөвшөөрч өөрийнхөө эзэнт гүрнийг босгооч гэж хэлээд байна. Ер нь бол өөрийгөө мэрэгжлийн гэж тунхаглах, зарлах, одоо хийх гэж байгаа, бодож байгаа, төлөвлөж байгаа зүйлсүүдээ хурдан хийж эхлэх гэсэн ийм энергиуд ажиглагдаж байна. Тэгэхээр Universe танд иймэрхүү мессежийг хүргэсэн байна. За таны мөнгө гацаад байгаа шалтгаан юу вэ? Гэт 5 хүзэр би татсан байгаа. За ер нь бол нийт би ингээд хүзрүүдэд харахаар утга нь юу гэж харагдчих вэ гэвэл танд чадвар байхгүй биш. Замаа зөв сонгож чадахгүй гэж харагдаж байна тэрэ. За эхнээс нь сайхан тайлбарлаад явчих дөө. Seven of Cups гарч ирсэн. Танд мөнгө олох арга бол байхгүй. Та чадвартай мөнгө олох хангалттай зөндөө олон аргатай төрлийн хүн. Тэгээд яг тэндээсээ зөв чиглэлээ олж чадахгүй харагдаж байна. Эсвэл амар олон боломжийн дунд яриалын сонгохоо эргэлзээ тэнэгэлзээд идэг. Эсвэл ямар нэгэн юм эхлүүлэх гэхээр өмнөх ажлууд ч овоорцсон байгаа учраас тэрийг за дараа болъё гэд ингээд хоошлуулад байдаг төрлийн хүмүүс байна. Одоо олон юм одоо хүнд мэдээж олон сонголт байхаар тэр олон сонголтуудаа төөрөлдөн. Тэгээ одоо энэ хүн ингээд 7 аягнаас би алийг сонгох вэ гэд ингээд бодоод байгаад байгаатай яг адилхан гэсэн үг. Танд зөндөө олон ажлын санал, бизнесийн санаа, орлого олох боломжтой зөндөө олон санаа байдаг. За та тэрдгээрээс яг алийг сонгох вэ гэдэг дээр эргэлзээд эсвэл нэг ажил амар олон сонголт эсвэл амар олон ажил байдаг. Болохоор тэндээс өндөж харж би энийг ингэж хийчих, тэрийг тэгээд хийчих гэж ингэж тархиа одоо нөгөө яг юм доктортой ажиллаж чадахгүй юм гэж харагдаж байна. За Ace of Cups гарсан. Та ер нь жоохон юм нөгөө нэг тархиараа биш одоо сэтгэл санааны байдлаас айгүй шийдвэр гаргадаг төрлийн хүмүүс байна. Урам орчих юм бол амар гоё урамтай ажилтдаг тий нөгөө ирч хүчтэй үедээ ирч хүчтэй ажилтдаг ийм төрлийн хүмүүс гарч байна. Тэгтээ нөгөө урам байхгүй гэж бас байгаа штэ. Гэтэл урам байхгүй, ирч хүч байхгүй ч юм уу одоо сэтгэл санаас хавлгаатай үечүүд ингээ ажлуудаа хойшлуулцдаг төрлийн хүн байна. Тэгэхээр энэ дээр хамгийн гол мессеж нь тийм учраас та хэдэд ийм орлого тогтохгүй байгаа харагдаж байна. Сэтгэл санаанаас шалтгаалсан хэлбэлцэл сэтгэл санааны хөдөлгөөн савлгаа их байгаа учраас ер нь альва нэг бизнес мөнгө санхүүгийн ажил дээр бизнес чинь нөгөө эмгэгтэй бизнес бол бизнесээ таны өнөөдрийн ямар мүүдтэй байх, ямар сэтгэл санаатай байх тэр бол хамаагүй. Хэрвээ бид нар сэтгэл санаагаараа шийдвэр гаргасаар байх юм бол хизээний өдөр тэр бизнесээс арчигддаг тий. Гэтэл нөгөө мундаг CEO ч юм уу одоо мундаг удирдах төвшний хүмүүс яаж ажилтгүй гэхээр заагаар гэрт асуудал үүслээ сэтгэл санаа савлгаатай байлаа. Ажил дээр ирээд
тэр зөвхөн ажилдаа анхаардаг төрлийн хүмүүс байдаг. За тэгэхээр таны анхаарах зүйл сэтгэл санааны савлгааг ажил дээрээ битгий оруулж ирээрэй гэж зөвлөд байна. Тэгээ гацаад байгаа шалтгаан чинь сэтгэл санааны савлгаа байна. За пэйж онц гарсан. Танд ер нь яг хуу та хэд маань нөгөө амар олон төрлийн хүмүүсээ галахаар өөрсдөө бас тунгааж шийдэд өөрсдийнхөө амьдралд бас ингээд ойр хөрвүүлээд бодоорой. За энэ болохоор юу илтгэдэг үзэр гэхээр юм шинэ юм эхлүүлэх, шинэ санаа гаргах, шинэ бизнес эхлүүлэх гэсэн утгатай үзэр. Тэгэхээр танд ийм санаа иш хүч урам бүгдээрээ байгаа. Шинэ юм эхлүүлэх авьяас чадвар танд байгаа. Гэхдээ та ийм эхлүүлдэг төрлийн хүн биш байгаад байгаа харагдаж байна. Эхлүүлдэг төрлийн хүн биш, зүгээр одоо эхэлсэн байгаа ажлаа үргэлжлүүлээд л явдаг төрлийн хүн. Гэтэл нөгөө үргэлжлүүлээд байгаа ажлаас чинь бас яг танд ийм хангалттай хэмжээний орлого орж ирж байна уу? Ямарваа нэгэн шинэ зүйл эсвэл таны бодол санаа дотор хийж хэмсэн да гэд бодож байгаа зүйл таны татагддаг би энийг хиймээр байна гэж бодсон зүйл байгаа юм шүү дээ. Тэрийг айгуу сайн хараарай. Ер нь бол үргэлжлээд нэгэн хэвийн байр сууриндаа байгаад байгаа учраас ямар нэгэн шинэ зүйл эхлүүлэхгүй байгаа учраас хангалттай орлого орж ирэхгүй байна гэж харагдаж байна. Гэтэл таныг одоо хорвоо ертөнцөөс ч юм уу эдгээр хүзрүүдээс одоо эхлэх бүртэл танд ингэ зөндөө олон боломж, зөндөө олон орлого орж ирэх гэдэг харагдаж байна. Дотроо бодож байгаа бодол санаа шинэ юм эхлүүлэх санаа байх юм бол та цаасан дээр буулгаад би юу дахиж нэмэлтээр орлож болох вэ гэж аягүй сайн бодох хэрэгтэй байна. За 10-ын элд 10 of Swords гарсан. Та өмнө нь магадгүй бүтлгүүдчээсэн байж магадгүй байна. Тэгээд тэр нөгөө бүтлгүүд чинь танд одоо нөлөөлсөн. Тэгээд одоо тэр бүтлгүүдлийг дахиж авахаасаа айдаг хүмүүс харагдаж байна. Тэгэхээр та нөгөө одоо дахиад нэг шинэ юм эхэлж ийн гिचэд гэхээр яг юм бүрэн дайрч орж чадахгүй байгаа энэ нэрийг ажиглагдлаа. За тэгэхээр ууг нь бол таны тэр за нэг хүмүүс ингээ бүтлгүүтлэх гэдээ ярихаар угаасаа бүтлгүүтлэхээр дараагийн юм хийж эхлэхэд ямар ч хүнд угаасаа саад бэрхшээл үүсэх бах. Тэгээ өмнө нь авцсан одоо нэг туршлагаасаа за би ингэж хийчихвэл фейлдчих бах, ингэж хийчихвэл ингэчих бах, бүтлгүүтчих бах гэд боддог гэж магадгүй л дээ. Гэтэл таны одоо мөнгө гацаад байгаа шалтгаан тэр бүтлгүүтлээсээ болоод хойш суугаад шинэ юмыг эхлүүлэхгүй байгаа учраас гацаад байна гэж харагдаж байна. Айгүй тодорхой харагдаж байна. Тэгэхээр та шин санаа өөрийн бодож байгаа зүйлээ эхлүүлчих юм бол тэр бүтлгүүтлэж юусаа харагдахгүй юм шүү. За Knight of Pentacles гарч ирсэн. За ер нь бол жоохон шийдэл өгсөн хүзэр байна уу гэж харж байна. Танд ийм нөгөө гинтийн Аз, ийм гинтийн хэмжээний мөнгө Аз гэдэг чинь гинт орж ирдэг юм шүү дээ. Тэгээ одоо төлөвлөж байгаа хийдэг зүйл биш. Одоо тийм зүйл бол танд ерөөсөө хэрэггүй. Танд ийм нөгөө тогтвор суурьшилтай үргэлжлүүлээд хийх нэг юм сахилга бат давтамж гэдэг билүү те. Нэг юмыг байнга давтаж хийгээд байх юм цахилга бат хэрэгтэй байна. Доор хаяж нэг зүйлийг бариад авсан болвол нэг зүйлийг эхлүүлсэн болвол доор хаяж танд 3-аас 6 сар шаардлага одоо тэрийгэ үргэлжлүүлж хийх юм 3-аас 6 сар шаардлагатай байна гэж хэлж байна. Мөнгө гацаад байгаа шалтгаан магадгүй та ямар нэг юм эхлүүлчихэд дундаас нь хайчаад байна. Тэхгүйгээр ингээд үргэлжлүүлээд яваач. Одоо давтамжтай байгаа чи, сахилга баттай байгаа чи өдөрт ядаж нэг тэр сонирхоод байгаа зүйлтэй 3-аас 4 цагийг зарцуулаач өдөр болгон гэдэг ийм мессеж өгöd байна. За тэгэхээр 7-гийн зас амар олон сонголтонд эргэлзэж байгаа олон юмыг эсвэл зэрэг бариад авцаа айгүй завгүй өөр зүйлсийг олж харж чадахгүй байгаа энергийг илтгэлээ. За Ace of Cups болохоор зөвхөн сэтгэл хөдлөлөөр үйл хөдлөл авдаг. Сэтгэл санаа сайхан үед ажилдаг, сэтгэл санаа унсан үед ажилдаггүй. За шинэ зүйлсийг ер нь бол эхлүүлж эхлэчээ.
та одоо зөвхөн үргэлжлүүлээд байгаа ажлаа л хийгээд байгаа хүмүүс байна. За тэгээд өмнөх бүтлгүүтлийн айдас 10-ын зоос бол өмнө нь авсан туршлагаасаа айдаг айдсыг илтгэдэг. За тэгээд ийм тогтмол давтамж нэг эхлүүлсэн зүйлээ эцсийн үзтэл нь яваач гэдэг ийм сайхан картад гарч ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол мөнгө гацаад байгаа шалтгаанууд бол бас их ойлгомжтой байна. Мэдээж нөгөө нэг үр шимээ үзэх гэжээтэл яг нэг сайхан доктортой мөнгө орж ирэх гэжээтэл болчихоор нөгөө мөнгнүүд чинь гацхах нь аргагүй. За тэгээд нэг сайхан мөнгө орж ирэх гэжээтэл та сэтгэл санааны мөднөөсөө болоод болчихоор бас гацхах нь аргагүй. За ерөнхийдөө бол ийм энерги ажиглагдаж байна 3 дугаар группийн ханд маань. За 3 дугаар группийн маань мөнгөний талаар өгөх зөвлөгөө сахиуснуудаас нь асуусан. За энэ Аниэл гэдэг юм гой сахиусан тэнгэр гарч ирсэн. Дээр нь бичсэн байгаа үгийг та сайн хараарай. За бясалгал болвол танд өнөөдөр маш их чухал. Аниэл танд сэтгэл санааны сэтгэлийн амар амгаланг олоход тусалнаа гэд ийм гоё мессежтэй ийм сахиусан тэнгэр байна. За ер нь яг утгаар нь тайлбарлах юм бол нэг юм та юм оюун санаагаа тайвшруулж тархиа тайван ажилуулж байгаад ийм бясалгал хийсний дараа хүн аягүй тодорхой намждаг тий. За тэр үед та шийдвэрээ илүү тод харж чадна гэсэн мессежийг өгч байх шиг байна. За ер нь энэ Аниэл гэдэг сахиусан тэнгэр маань боломжийг харж чаддаг юм сахиусан тэнгэрийг илтгэдэг. Зөв мөчийг зөв цагийг таньдаг ухаантай юм зөв цагийг таньдаг ухааныг удирддаг сахиусан тэнгэрийг илтгэдэг. За тэгэхээр зөвлөгөөн дээр хэдүүлээ мөнгөтэй холбоотойгоор харахаар энэ сахиусан тэнгэр маань юу гэж хэлээд байна гэхээр танд мөнгө байхгүй дээ биш харин боломжийг танихгүй өнгөрөөд байгаа юм биш үсттэй гэж хэлгээд байна. Ер нь бол Аниэл сахиусан тэнгэр маань манай 3 дугаар группийн ханд ингэж хэлж байна. Одоо ашиг багтай юм шиг харагдаж байгаа ч урт хугацааны боломжийг бити алгасан. Та хэд маань тархиа маш сайхан цэнэглээд амраагаад бясалгал гэдэг юм уу медитейшн байдаг юм уу юу гэдэг юм те хийгээд энэ шийдвэрүүдээ айгүй хурц ухаанаар хараач те айгүй юм тод хараад ялгаад гаргаад ирээ. Ер нь бол танд ирж байгаа нөгөө шинэ боломжууд эхэндээ нэг юм том ашиг шиг харагдахгүй байж болох ч тэр явандаа амар том хэмжээний мөнгө орж ирэх гээд байгаа харагдаж байна шүү. За зөвлөгөөн дээр би 3 архетипийн үзэр сонгосон. Desword буюу илт үзэр гарч ирсэн. За Sword маань юу гэж хэлж байна гэхээр та ингээд нөгөө эхний алхмаа айгүй томоор тодорхойлоод хийжээ. Тодорхой болгоод хаач. Эсвэл шийдвэрээ гаргаад хаач энийг эхлэнэ гэдэг. Тэ? Танд одоо байгаагаар энэ яг ингээд юу хийгээд байгаа юм яг юугаар орлого олох юм бүрэн шийдэгдээгүй байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Эсвэл яг ямар асуудлыг шийдэх үү? Эсвэл яг хүнд зориулж хийх үү ч юм уу? Тийм зүйлийн юм тодорхой болгоогүй харагдаж байна. Яг юм угаасаа тодорхой шийдвэргүй л харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ олон боломжийн тунд дахиад олон ажил тунд дахиад ажиллаж чадахгүй байгаа болохоор энерги чинь жоохон тэр олон ажил тэр олон юм бучгинсэн юмнаас энерги чинь яг юм тогтож байж цэвэр тунгалгаар зөв шийдвэрээ олж харж чадахгүй байна да. За тэгэхээр энэ илт хүзэр маань юу гэж хэлээд байгаа юм гэхээр яг нэг өөр тохирсон чухал ажлаа сонго. Тэгээд сонгосон зүйлдээ тодорхой шийдвэр гарга.
За тэгээ шийдвэр гаргасан ажлаа маш амжилттайгаар үргэлжлүүлж хэлж байна. За шаман гарч ирсэн. За шаман болохоор та юм айгүй өндөр бусдад нөлөөлөх чадвартай хүн байна. Бусдад нөлөөлөгч таныг одоо нөлөөлдөг хүн гэдэг чинь өөрөө нөгөө энийг хардаа энэ гоё юм байна гэхээр хүмүүс таныг дагаж дөрөдөг. Энэ хүн хэрэгэлсэн болохоор гоё юм байна гэдэг ч юм уу те. Эсвэл та энэ мэдээлэл ийм байна гэд хэлэхээр хүмүүс таныг сонсдог. За тийм хүнийг нөлөөлдөг хүн гэж хэлдэг те. Тэгэхээр та айгүй нөлөөлөх чадвар өндөртэй хүн. Одоо зүгээр нэг юм сурталчлах, зүгээр нэг үйлчилгээ үзүүлдэг төрлийн хүн биш. Ийм бүхэл бүтэн хүмүүсийн үйлчлүүлэгчдийнхаа одоо бодол шийдвэрт нь нөлөөлж чаддаг хүн байна. Тэгэхээр та ерөнхийдөө ийм нөгөө нэг тайлбарлах, бусдад нөлөөлөх, ингээд заах, чиглүүлэх те ийм зөвлөгөө өгөхөд таны орлого нэмэгддэг төрлийн хүмүүс байна гэж харагдаж байна. Тэгэхээр зөвлөгөөн дээр та хэдэд одоо нөгөө юм хөдөлмөрлөөл ажил хийхээс илүү юм одоо хөдөлмөрлөөд ажил хийх гэдэг чинь одоо нөгөө өглөөсөөс орой 6 суугаад болсон болоогүй нэг даргын доор ажиллах штэ тий. Тэр чинь бол нөгөө бусдад мөнгө хийж өгöd байгаа. Өөрийн хөдөлмөрөө бусдад нөлөөлөд байгаа хэрэг. Нөлөөлөл гэдэг чинь болохоор та яг өөрийнхөө бизнесийг сурталчлах, өөрийнхөөрөө бусдад нөлөөлөх, өөрийнхөөрөө бусдыг өөртөө татах чадвартай, харилцагчдыг өөртөө татаж итгэн үнэмшүүлэх, тэр хүмүүсийг худалдан авалт хийлгэх юм өндөр чадвартай хүмүүс байна. Тэгэхээр таны орлого нэмэгдэх одоо шалтгаан бол бусдад нөлөөлөл үзүүлэх төрлийн ажил байгаад харагдаж байна. За сүүлийн карт маань The Mask карт гарсан. За Mask карт гарсан үед ер нь бол та хэд маань одоо маск зүтсэн л гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол яг ингээд өөрийгөө жинхнээр юм харуулж чадаагүй, таниулж чадаагүй, яг өөрийнхөө мөн чанарыг бусдад харуулаагүй төрлийн хүмүүс байна. Ийм нөгөө хүмүүст таалагддаг дүртэй ингээд нэг юм хүмүүст хүлээн зөвшөөрөгддөг юм дүр гаргадаг. Тэгэхээр нөгөө зүгээр тэр чин хүмүүст зориулаад гаргацсан дүр учраас нэг аюултай тал нь юу байх вэ гэхээр хүмүүс таныг мартдаг шүү дээ. Та яг өөрөө байгаагүй учраас. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та одоо нөгөө бусдад мартагдахгүй амар хүчтэй нөлөөлөхийн тулд яг өөрөө л байх ёстой хүн. Та яг жинхэнэ өөрийнхөө байр суурийг илэрхийлэх ёстой хүмүүс байна. Яг өөрийнхөө бодлыг нөгөө яриандаач өөрийнхөө өнгө аясыг гаргах үед хүмүүс таныг бүр ингээд хүмүүс тань татагдаж эхэлнэ. Тэгэхээр энэ нь болохоор юу байх вэ гэхээр ёстой нөгөө бусдад нөлөөлөх чадвар, та тэр бусдад нөлөөлөх чадвараа дотроо хадгалах биш. Яг л бусдад ингээд нөлөөлөдөхөө. Тэгэх юм бол одоо хүмүүс таныг таньж харж дагаж нөлөөнд чинь автах ийм хүмүүс байна. За тэгэхээр зөвлөгөөн дээр бол ийм байна. Та хэд маань одоо өөрөөсөө битгий нуугаач. Ер нь бол ийм айгүй гоё бусдад нөлөөлөх чадвартай хүмүүс байна. За YouTube хийхээр төлөвлөсөн, инфлюенсер болохоор төлөвлөсөн бол шууд хийх хэрэгтэй. Одоо энэ нөлөөлөгч энергитэй хүмүүс чинь бас айгүй ховор штэ. Одоо хүн болгоны одоо энэ нөлөөлөлч гэдэг чинь бол хүн болгоны хийж чадаад идэг ажил биш байхгүй юу? Тэгэхээр та хэдэд байглаасаа тийм авьяас байгаа учраас яагаад энэ зүйл хийж чаддаг зүйлээ хийгээд одоо нөгөө өөрийнхөө дуртай зүйл, татагддаг зүйл, мөнгө хийж чаддаг байглаасаа заягдсан зүйлээ хийгээд их хэмжээний орлого олох болохгүй гэж тийм. Та нар тийм авьяас чадвар одоо маш өндөр заягдсан хүмүүс байна. Ер нь та хэд өөрсдөө бас аюу сайн мэдчихэл байгаа. Бас энэ төрлийн за би нэг иймэрхүү зүйл одоо инфлюенсер за эсвэл YouTube дээр би нэг гоё видео хий та. За эсвэл би энэ бараа бүтээгдэхүүнийг сурталчлаа та. За эсвэл би энэ бараа бүтээгдэхүүн оруулж ирээ заръя та ч юм уу. Бусдад нөлөөлөх юу л байна? Та аюу амжилттай хийж чадах төрлийн хүн байна. За тэгэхээр манай 3 дугаар группийнхан маань нөлөөлж болох одоо шинэ бизнес эхлэж болох юу байна? Тэр бүгдийг нэг сайхан
бодож төлөвлөөд одоо энэ хүү гарч байгаа сайхан морь жилдээ. Одоо энэ морь жилийн чинь өнгө аяс нь бол хин хөдөлмөрлөж байна. Түүнийхээ үр шимийг авах хичээл гэж байгаа. За үүнтэй холбоотой би энэ нөгөө мөнгөний талаар ийм таараа уншлага хийж байгаа. Тэгэхээр та хэд маань ингэж бусдад нөлөөлж чадах юу л байна? Тэрийгэ морь жилдээ яаж хийх вэ гэдгийг айгүй гой төлөвлөөд ингээд үр шимээ хүртээрээ гэж зөвлөх байна. За тэгээд манай 3 дугаар группийнхэнд маань энэ уншлага маань таалагдаад миний одоо хэлсэн ярьсантай таарсан та хэдэд маань таалагдсан болвол нэмэлт хэсэг байгаа. За нэмэлт хэсэг дээр би илүү гүнзгий, илүү тодорхой чиглэлүүд бүр нөгөө нэг сахиуснуудаас нь илүү тодорхой мессежүүд авсан байгаа. Тэгээд та хэд маань тайлбар хэсгээс нэмэлтийн видеог яаж авах вэ гэдэг тайлбар оруулсан байгаа. Хараад эсвэл миний Instagram хаяг руу lamtsig manifestation гэдэг Instagram хаяг руу маань хувь чат DM бичээд зөвлөгөө авах. За тэгээд нэмэлт хэсгийн видеонууд авах боломжтой байгаа шүү. За тэгээд та хэдэд маань энэхүү уншлага таалагдсан бол комент хэсэгт 3 гэж үлдээгээрэй. Эсвэл дэ шаман гэж үлдээж болно. За тэгээд ямар ч гэсэн 3 дугаар группийнхандаа ажил карьерийн замналд нь амжилт хүсье. Дараагийн уншлагуудаараа иргэн уулзцгаая.